Энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Чого Зайран гэдэг. За бүх хүнээс гадна чөтлөг мөрөглийг судалдаг тийм хүн байгаа. За тэгээд энэ талаар бас мэдээлэлүүд цахим орчинд айлч чадхаараа бэлдэж оруулдаг. За тэгэхээр бөө мөргөл гэхээр бид нэр шашин гэж мэдээж ойлгож авч болохгүй. Бөө мөргөл гэдэг нь шашин гэдэг ухагтхан байхаас өмнө бол байсан зүйл. Тэгэхээр бөө мөргөл бол хүн төрлөختний хамгийн анхны шүтлэг мөргөл байсан байна. Тэр дундаа монголчуудын хамгийн анхны ууган шүтлэг бол бөө мөргөл байж. За тэгэхээр бөө мөргөл хэдийн үеэс үүссэн талаар эрдэмтэн судлаач нар маш олон таамаг дэвшүүлдэг. Гэхдээ эхийн эрэгт овгийн үед бөө хүн монголчууд бөө мөргөлтэй байжээ, хүн төрлөختөн бөө мөргөлтэй байжээ гэж бол үздэг. За ерөнхийдөө ойролцоогоор нэг 5000-аас 7000 жилийн өмнө. Тэгэхээр энэ нь болохоор Христийн тооллоос бүр өмнө тэр тусмаа Буддаг төрхөөсч бүрч өмнө хүн төрлөختөн бол бөө мөргөлтэй байжээ. За тэгэхээр монголчууд бол би энэ дээр нэг үгийг иш татаж хэлмээр санагдлаа. Чингис хааны ач Мөнх хаан ингэж хэлсэн байдаг. Энийг түр хаач. Чингис хааны ач Мөнх хаан ингэж хэлж л дээ. Монголчууд бид нар ямар ч шашин шүтлэг бурхныг үгүйсгдэггүй. Гэхдээ бид нар Мөнх тэнгэрийн хүчин дор төрж бас өхөж түүнд цэгц чулуун зүрх сэтгэлээр ханддгаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар бол маш олон хорвоо төр шашин шүтлэг бурхан байгаа боловч тэднийг үгүйсгдэггүй, гутаанд оромжилдэггүй. Гэхдээ бид нар Мөнх тэнгэрт итгэж шүтдэгэ гэж хэлсэн байна. Мөн Чингис хаан Мөнх тэнгэрийн хүчин дор хэмээн бас хэлдэг байсан тийм ээ. За ийм байна. За тэгэхээр хамгийн анхны бөөнөр бол эмэгтэй хүмүүс байсан гэдэг. За тэр дундаа хамгийн анхны бөө хүн шошоолог хэмээн удган байсан гэж үздэг. За тэгээд яагаад эмэгтэй хүн хамгийн анхны бөөнөр байсан бэ гэхээр тэр их хүний тэр сэтгэл үр хүүхдээ аврах гэсэн сэтгэл, өрөөл бусдад туслах гэсэн сэтгэл. За тэгээд тэр дундаа эмэгтэй хүн чинь төрдөг утгаараа эр хүнээс илүү төвчээртэй байдаг юм байна л да. Тэр амьдрал дээр ч харагддаг тийм. Тэгэхээр хамгийн анхны бөөнөр бол эмэгтэй хүмүүс байжээ гэдэг. Энэнийг яаж баталдаг вэ гэхээр янз янз археологийн олдвруудаас үзэхэд ер нь онх шүтлгийг дүрсэлсэн тиймэрхүү дүрслэлүүд нь дандаа эмэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн буюу их хүн хамгийн анхны бөө байсан байна. Тэгээд яг домогт бол шошоолог хэмээх удган хамгийн анхны бөө байсан гэж тийм домог тийм байдаг. За тэрнээс гадна монголчууд бидний хувьд бөө мөргөл маань бусад орны шаманизмыг бодвол илүү бас өөр. Яг тэгэхээр монголчууд бидний бөө мөргөл бол тэнгэр төвтэй байдаг. Нус товчоог уншсан бол мөн Чингис хааны холбоотой мэдээллүүдийг уншсан бол ихэвчлэн тэнгэр хилэгнэн, тэнгэр таалсангүй гэх мэт тэнгэрийг яг төв болгож ярьсан байдаг. Тэр дундаа бидний бөө мөргөл маань хүннүү гүрний үед бүр төрийн хэмжээнд хүртлээр хөгжсөн байна. Төрийн хэмжээнд гэдэг маань тухайн үеийн хаад, язгууртнууд бөө бөөлүүлэхгүйгээр аяндаа хийдгүү байж. Аливаа том үйл хэргийг бөө бөөлүүлж асуулгахгүйгээр тийм том үйл хэрэг хийдгүү байсан байх нь тухайн үеийн хаад, язгууртнуудтай хамгийн ойрхон байдаг гэр нь бөөгийнх нь гэр байдаг байсан байж. Энэ үеэс ахуулаад ер нь бүр тэр төрийн хэмжээнд хүртэл шүтэгддэг, дээдлэгддэг тийм байж. Мөн энэ мэтчлэн их Монгол ус хүртэл жишээ нь мэдэн төв тэнгэр бөөгөө нуус товчон дээр гардаг хөгжүү зайран. За харин Хувлаа хааны үеэс ахуулаад бөө мөргөл ерөнхийдөө жоохон унан бууралтын үе ирсэн гэж үздэг. Хувлаа хааны үед бол Монголын нийслэлийг Бээжин төвхнүүлээд Монгол улсыг юан гүрэн болгосон байдаг тийм. Тэр үеэс ахуулаад ерөнхийдөө Монголын язгууртнууд бурхны шашинтай илүү гүн гүнзгий танилцаж эхэлсэн байдаг. За яг Баттай бус зүгээр аман сурвалжаар болохоор тухайн үед маш олон бөөнрийг нутаг цөлжүүлсэн гэдэг зүгээр тийм түүх байдаг. Гэхдээ бөөнөр бурхны шашин маань
монголчууд нийт ардын дунд түүж чадаагүй боловч их стэйцийн дунд бол нэлээд төгсөн байдаг. За энэ ингээд цаашаагаа нэлээд хөрвүүлчихлээ. Тэгээд бүр их унан буралтын үе нь бол ялангуяа тэр Төмдийн Алтан хаан, Автаасан хааны үеэс ахуулаад бөөнөр бол ихээхэн хавчигдсан, маш хүнд хэцүү туулах зам нь эхэлсэн байдаг. Тэгэхээр нэг ийм түүх байдаг юм л да. Энд дээр болохоор ямар нэгэн шашны зөрчилдөөн ярих гээгүй. Гэхдээ яг түүхийн үүднээс ийм зүйлс байдаг нь юу вэ гэхээр Монголын одоо тухайн үед Автаасан хааны үеэс ахуулаад Төмдийн Алтан хааны үеэс ахуулаад ихэнх нь ерөнхийдөө бол тэр ихэс дээдсүүд маань Бурхны шашинд нэлээд орж эхэлсэн байдаг. Бурхны шашны цол хэрэгэм авсан байдаг. За ялангуяа бүр Далай ламыг бол хамгийн анх монголчууд одоо Далай лам хэмээн өргөмжилжсэн шүү дээ, тийм ээ. Тэгээ анхны богд бол бас монгол хүн байсан гэдэг тийм. Тэгээд нийт ардын дунд бөө мөргөл одоо энэ тэнгэр шүтлэг их хүчтэй дэлгэрсэн хിവэрэл байсан. Монголчууд бөөгөө бөөлүүлдэг, бөө бөөлөхд очдог, уул ус байгаль дэлхийгээ бөөгөр дамжуул тахдаг, аргаддаг байж. Ийм учраас Бурхны шашин Монголд хүчтэй дэлгэрэх шаардлага байгаа боловч бөөнөр ихээхэн саад болж исэн учраас маш хатуу бодлого баримталж исэн байдаг. За тэр битгийл одоо Эрдэнэзүү хэд хар хорин хотын тойр дээр 300 гаруй бөөг шатааж тэнд одоо шатааж исэн, маш хүнд хэцүү сорил аваад тэгээд одоо бүр эсхий герт ингээд шар тосоор тосолж байгаад үхэр тэргээр даруулж байгаад бөөнөрийг тэгж шатааж алж байсан. Эндээс өвдөстэй нь гараад өвдөсгүй нөхсгүй гэдэг тийм зарлиг гарч байлаа. За бөө бөөлүүлсэн айлыг бодоор бөөлсөн хүнийг нь богоор торгодог байсан тийм юм байна. За мөн бөөгийн удамтай хүүхэд төрөх юм бол тэрийг хүчээр лам болгох гих мэт тиймэрхүү одоо аргуудыг их хэрэгэлдэг байсан байна. За энэ үед бидний нэг гол чухал шүтлэг мөрөглөлийн маань нэг хэлбэр маань бараг устж үгүй болохтой хүрсэн. Гэхдээ өнөөдөр бас аль чадлаараа бас сэргээх гэж үзэж байгаа. Тэр юу вэ гэхээр эртний монголчууд бидний онх шүтлэг түүхээс авч үзэх юм бол бүр тэр онх шүтээнүүдийг нь хүчээр авч цуглуулж хагаад Монгол гэрээс том болтол нь овоолж хагаад шатааж исэн гэж ярьдаг. За тэгээ энэ үе бол одоо яг монголчуудын одоо Монголын бөө мөргөлийн унан буралтын үе нь бол энэ үед. За энэ 16 дугаар зуунаас их хвчлэн нэлээд гүн гүнзгий явсан байдаг. Унан буралтын үе. За тэгээд одоо түүх нийгмийн ухааны анги оюутнууд болсон мэдж байгаа бах Эртний аялагч Рубрук, Рашид Адинис шудрын чуулган гэх мэт үзэжсэн бах тий. За мөн тэн дээр монголчуудын онх шүтлэгийн талаар зохисхон дурдсан байдаг тий. Начхаа гэх мэтчлэн баруун хатавч, зүүн хатавчны онх гэх мэтчлэн тий. Энэ юу вэ гэхээр монголчууд өөр өөрийн гэсэн онх шүтэнтэй байж. Одоо бид нар ярьдаг шүү дээ нэг харсан тэнгэр гэж ярьдаг тий. За мөн жоохон нэг хэцүү байгаа нэг заяа нь хайсан гэж их ярьдаг тий. Тэр заяа харсан тэнгэр гэдэг байгаа нь монголчууд бидэрт ийм үзэл байж л тий. Монгол хүн бүрийг харсан даасан тэнгэр гэж байдаг. Тийм заяа тэнгэр байдаг. Тэр нь ингээд төрхөөс өөхөх хүртэл хамд байдаг. Тэр нь ингээд хэрвээ жигшээд явцсан байх юм бол тэр хүнийгээ бид нар заяа нь хайсан хүн ч гэдэг юм уу тий. Тэгэхдээ энэ нь одоо бол зүгээр аман байдлаар ингэж яригдж байгаа боловч урд цагт бол айл болгон өөрийн гэсэн онх шүтэнтэй байж. Тэр нь бөөтөө нь хамаагүй, бөөг нь хамаагүй. Хүн бүр айлын гişүүд болгон нэг айл 5 одоо ам бүл тавуулаа байлаа гэж бодоход гişүүн болгон өөр өөрийн гэсэн онх шүтэнтэй байж. Одоо төрхтөнлийн тэр хүүхдийг одоо даасан тийм онх шүтэнийг нь эсхий, мод, чулуу, зис, төмөр гих зүйлээр дүрслэж хийгээд тавьдаг. Бөөгүй айл нь тэр онх шүтэнүүдээ бөө залж авчираад бөөлүүлэн тахдаг. Тийм байж. Ер нь бол одоогийн шиг бид нар бол тэгж их бөөгөр хисээд байдаг хүмүүс байгаагүй. Яг чухал шамын шаардлагатай үедээ л бөө залж авчирдаг юм уу? Тийм л байсан байна. Тэгэд энэ одоо энэ онх шүтлэгтэй холбоотой одоо та хэд орж үзсэн бол Чингис хааны музейд Баян Улгийн аймгийн Алтан цогц сумаас олгосон эсхий онг байгаа тийм ээ. Нилээн эртний. За мөн энэ юунаас Норивлонгоос олцсон чулуун онг байгаа бас тийм ээ. Гэх мэтчлээ. За тэгээд тэр эртний Марко Пологийн тэмдэглэл дээрч байгаа, Рашид Адинис судрын чуулган дээрч тэр байгаад байгаа тийм. Тэгээ энэ онх шүтлэг бөөгийг хичнээн хавчиж хориод ингээд хоёуг хувц идэл хэрэглэлийг шатаагаа, заримыг нь амьдаар нь булаад ингээд яасан ч гэсэндээ тэр онх шүтлэг нь байгаад байсан. Тэгэхээр бас ямар бодлого баримталсан бэ гэхээр тэр үед манжин ч гэсэндээ одоо тухайн үед төрөмгийлэл нэлээд байсан. Мөн шашныг ч их дэлгэрүүлэх тийм шаардлага нэлээд байсан учраас нөгөө онх шүтлгүүдийг нь хүчээр хурааж аваад шашны янз бүрийн сахиусуудыг
айл болгонд ингэж тавьсан байдаг. Тэгээд тэр онх шүтлгүүдийг нь маш ихээр шатааж исэн байдаг. Тэгэх одоогор бол энэ урайхаачуд болон хөвсгөлийн дархтууд дунд маш одоо хөдөөний бүр захын сумуудаар нь л одоо цөөхөн соёл нь үлдсэн байна. Ганц нэг цөөхөн айлууд ийм онх шүтлэгтэй эртнээсээ улирлгэж ирсэн онх шүтлгээ одоо шүтэж дээдлээд явж байна. Энэ байхгүй болчихсон байна. Энэ онх шүтлэг, тэнгэр шүтлгийг энэ болгоноогоо бид нар тэр бөөгөөрөө дамжуулж харьцдаг байсан байх нь. За тэгээд нэлээд унан бууралтай үерсэн онх шүтлгийг нь олноор нь шатаасан, бөөнрийг олноор нь хавчиж хорьсон, за мөн бөөгийн түүх дурсгалтай газруудыг одоо уул усанд бөөтэй холбоотой уул усны нэрүүдийг хүртэл сольж эхэлж исэн байхгүй юу? Одоо та анзаарж байгаа бол маш олон шашны хэллэгээр уул усыг нэрлсэн байдаг те. Дүнжин гарав, очирваанч гэх мэтчлэн тийм үү? Ер нь төвд санскрит үгүүд их яваад байгаа шүү дээ. Хуучин бол энэ нь илүү нэг монголжуу байсан. Тэгээ мөн бас одоо жишээ нь хингэрэг гэдэг хайрхныг байсныг нь өөрчилсөн байдаг ч юм уу те. Бөөгийн даваа гэдэг байсныг нь зүгээр хамар даваа болгож өөрчилсөн ч байдаг юм. Ингээд уул усны нэрийг хүртэл маш их ингээд өөрчилж исэн учраас бид нар бөө мөрөглөөсөө маш их холдчихсон. Ялангуяа бас энэ манжийн нөлөө байна. За мөн социализм, коммунизмын нөлөө байна тийм ээ. За тэгээд энэ мэтлэн явсаар хагаад нөгөө нэг ардын хувьсгалын үеүүдэд лам бөөгэлтгүү маш их хавчигдж, шахагдж за бас хилмигдүүлэлтэнд өрсөжсэн. Энэ ч гэсэндээ бөөнрийг бас тойроогүй дайрж өнгөрсөн байдаг. Тэгэхээр би та нарт их сонирхолтой болох үүднээс нэг цохос нэг түүх ярил л да. Нэг ийм бөө байж л те. Награнз гэдэг нэг айхтар зайран байж л те. Тухайн үед бол одоо тэр ардын хувьсгалын үед болохоор тэр дотоод явдлын яам буюу бид нар доо яам гэж яриад байдаг те. Доо яамныхан бол энэ лам бөөнрийг л маш их тагнадаг. Янз янзын зан үйл хийх юм бол таслан зогсоодог, хордог, мөн бууддаг. Тэгээ тэр награнз гэж бөө ерөөсө хинээс ч айхгүй ингээд бөөлөд идэг гэсэн. Ерөөсө хинээс ч айхгүй. Тэгээ бүр энэ одоо яасан дийлддэггүй, төрдөө дийлддэггүй хин юм гээд бүр хитэн буутаа цэргүүд орж ирээд награнз бөөг яг одоо босоод бидэртэй хамт яв гэд бууд тулгсан чинь тогоон дотроо цай чандаг байсан тогоон дотроо ороо суучих. Нөгөө награнз бөө. Тэгснээ авч явж чадвал та нар аваад яваарай гэд тэгсэн чинь чамайг тэгвэл энд чинь дуусах чигээд буудчих л те. 3 хүн орж ирсэн байна. 3 буутаа зэрэг. Тэгээ нэг нь награнз бөөрө буудсан чинь хажууд талд байсан хүн нь очоод өгч. Тэгээ нөгөөд чинь гайхаад чинь одоо яадаг ингээд духанд нь тулгаж байгаа дахиад нэг буудсан чинь энтлийн байсан хүн очоод өнгөрч. Тэгээ 3 дахь буугац нэглээд буудах гэсэн чинь нөгөө награнз бөө тэгж хэлчихлээ. За хүн минь одоо чамаас өөр хүн үлдээгүй штэ гэж. Тэгээ 3 дахь буудах юм бол тэр бууны сум өөртөө өөр нэрх байж л тээ. Тийм л эрттэй хүчтэй чадaltaй хүмүүс л байсан байна бөөнөр. Тэгээд тийм их юм одоо бидний энэ нийгэмтэй харьцуулах юм бол тийм айл болгон шахуу тэгж бөөнөр байдаг. Гэхдээ цөөхөн бөөнөр нь дэндүү хүчтэй, дэндүү чадaltaй, дэндүү ухаантай тийм хүмүүс байж. Тэгээд нэг ийм түүх байдаг юм. Энэ болоо ер нь домгийн шинжтэй шүү. Яг бүр баримтаар батлагдсан түүх биш л те. Энэ Манжин хаан энэ монголчуудыг ерөнхийдөө бүр яг бүрэн иргэшээж эзэлж бол чадаагүй гэж үздэг би. Яг хөө зүгээр яг нөлөө нь орж ирж л байсан баг тийм ээ. Монголын ноёдуудад хэл авах өгөөд янз янз албан татвараар ингээд тэгж яг хөө энэ Манжин цэргийн эсрэг нэг тийм хар хүч тэмцээд байсан гэж байгаа юм. Юу гэдгийг нь мэдэхгүй гэхдээ. Тэгсэн л Манжин цэргүүд яхаар л үер болдогч байдаг юм уу? Их аадар бороонд цохогддог, хууль салхинд өртдөгч байд юм уу? Ерөөсөө ингээд нэг л саад учраад байж. Тэгээ манжууд өөрсдөө бөөтэй байсан бас. Манжин бөөнөр гэж бас байна. Тэгсэн чинь энэ нэг айхтар том хар хүч нь энэ Монголын бөөнөр бүгдээрээ нийлчээд бидний эсрэг юм хийгээд ах шиг байна гэд тэгж таамаглалчлаа. Тэгээ гайхаа тэгвэл тэр хүмүүсээ олъё гэ. Тэгээ бүгдээрээ ингээд туршуул муршуулуудаа явуулаад ингээд хайгаад хаанаас ямар хүч ирээд нь гэдгийг нь өөрсдийн бөөгөөс асууж мэдээд очисон чинь нэг ганцхан нэг бор герт ганцхан бор хөгшин суужсэн гэж байгаа. Их тийм тарчиг ядуухан амьдралтай. Тэгсэн тэр ганцхан эмгэл тэр улсын цэргийн эсрэг бөөлөл арга засал юм хийгээл одоо ингээд эсэргүүцээд байсан байна. Тэгээ тэр хэлсэн гэж байгаа тэр удаа. За энэ одоо бидний энэ шүтлэг мөргөллүүдийг үнэлж дээдлэхгүй те Монголын энэ одоо газар нутагт халдж байгаа бол би тандыг газрын хөрснөөс арчнаа гэж хэлчихсэн гэж байгаа. Гэхдээ тэр хөгшин маш зоригтойгоор маш өөртөө итгэлтэйгээр бүхэл бүтэн улсын эсрэг тэг зогсчихсан гэж байгаа. Тэгэд энэ байдлаа хаандаа хэлсэн. Тэгээ хаан нь
эндээс шалтгаалаад олон бөөнөрийг олж очиж эндээс алж устгасан гэдгийг. Гэхдээ нөгөө тэр удагныг олж чадахгүй байсан. Тэгээд тэр удагныг хилсэн ёсоор ерөнхийдөө манжийн 4011 оноос хойш бид нар манжаас тусгаар боллоо гэд. Тэгээ одоо бол манж үр итер байхгүй болж штэ тийм ээ. Одоо 20-той хот гэж нэг одоо нэг дурсгал маягийн нэг хотол байна. Түүнээс манж улс гэж хаалга ихэнх нь уусаад хятад дуусчихсан байна тийм. Энэ нэг ингээд судлаад үзэхээр тэр удагны манжуудыг шийтгсэн шийтгэл нь байсан гэж ярьдаг. За гэх мэтлэн. За тэгэхээр маш тийм олон түүх домог ярихаас илүүтэйгээр танин мэдхүүн талаараа их ярих гэж бодсон юм. За тэгэхээр тэнгэр газар энэ бол бидний хувьд маш чухал ухагтхан ойлголт. Тэгэхээр бид нар тэнгэр газартай бөөгөрөө дамжуулан харьцдаг байжээ. Тэгэхээр монголчуудын тэр сүрс сүлд тэр ирч хүч сүнслэг чадвар нь тэр тэнгэр газраас хүч авдагтай байж. Ер нь монгол хүн ер нь ямар ч тийм би нэг юм шүтдэггүй, яа дээдэлдэггүй гэсэн ч гэсэндээ ямар ч монгол хүүхэд нэг гал руу хог хийхийг боддгоо. Усанд янз янзын муу мухай юм хийхийг боддгоо, тийм ээ. Тэнгэр рүү харж агаад муу мухай юм хэлдэггүй байхгүй юу? Юус ямар ч шүтлэг мөргөл байдгүй ч байсан гэсэн. Тэгэхээр бидний генд нэг тэр мэдээлэл яваад байгаа гэж би хараад байдаг. За тэгэхээр бид нар бүр эртнээсээ байгаль дэлхий бол өөрийн гэсэн байгаль дэлхий бол өөрийн эзэнтэй. Тэр эзэдийг нь бид нар уул улсын эзэд буюу лус савдаг гэж ярьдаг. Тэгэхээр монголчууд бүх одоо юу гэдэм ашиг шимээ малаараа дамжуул байгаль эхээсээ хүртдэг байж тийм үү? Малаа маллаж байгаль эхээсээ хүртдэг байсан учраас байгаль эхийнхэн тэр эзэн болсон лус савдагт бид нар тахилга тайлга өргөдөг, зан үйл үлддэг. За мөн бөөгөөрөө дамжуулж баярлсан талхаснаа илэрхийлдэг, мөн хүсэх хүслээ хүсдэг тийм яс уламжлалтай байсан байна. Гэвч тэгээд одоо энэ 90 оноос хойш Монголын бөө ингээд дахин сэргэлээ. Одоо та нар барыг мэдж байгаа бах барыг ихэнхий чинь ойр тойрны хамаатан саданд ямар нэгэн бөө ч юм уу ингээд байж л байгаа бах. 90 оноос хойш 90 он гэхэд барыг бөө үнэхээр хуруу дарам цөөхөн бөөнөр үлдсэн байсан. Яг тэр эртний ёсоо болон барьж явж байгаа. Одоо та нар ер нь энэ тэнд явахдаа музейг нь аль болох орж үзэж байгаараа заяа. Жишээ нь одоо Сэлэнг аймгийн Алтан булаг сумд Сэлэнг аймгийн музей байгаа. Тэнд одоо маш мундаг эрдэм чадалтай халахын лайшир гэдэг удагны хоёг иж бүрэн хоёг нь байгаа. Одоо энэ Чингис хааны музейд бас Гиндэн гэж халах бүүгийн хоёг байна. Хөвсгөлийн музейд. Тэгээ ер нь 90 оны үед цөөхөн бөөнөр үлдсэн байж. Одоо энэ хөвсгөл, увс, завхны за мөн дорнодын бүрайд бөөнөр гих мэтлэн цөөхөн бөөнөр. Харин 90 он гарснаас хойш бөө архин сэргсэн. Тэгээ 2000 он гарснаас хойш маш их бөөнөр Монголд төрсөн. Гэхдээ энийг одоо яг юу гэж харж байна вэ гэхээр тэр үед монголчуудын бас нэг уламжлал шүтлэг мөрөглөн ахин сэргэхэд тэр монголчуудын бас нэг тэр баяр багтал нь байсан байна, ондоошлон байсан байна, сүс үлдэнч байсан уу. Тэгээд бас сайнта муутаагаар олон хүмүүс бөөнөр гарч ирлээ. Тэгээд юм хитрхи олон болоод хитрхи ингээд түүнд дэлгэрхээр юм чанаргүй болдог, хямдхан болдогтой адилхан олон сайн, муу, зөв, буруу гэх бөөнөр гарч ирээд одоо бол яг ерөнхийдөө бид нар бол жоохон юу болсон байгаад байгаа. Хитрхи нэг жоохон тийм холон бантан маягтай болчиход байгаа. Ягаад тэгэхээр хэний ч зөв юм, алийнхын ч зөв юм, ямар ч бөөн үний юм, ямар ч тэр бөөн худлаа байдгийг гих мэтчлээ гэдэг иймэрхүү юм болсон ба. Тэгэхээр би та нарт нэг юм хэлэхэд бөө мөргөл бол мэдээж бидний уламжлалт шүтлэг мөргөл анхдагч гэж хэлсэн шиг бөө хүн бас маш асар үүрэг оройлтой асар оюунлаг хүмүүс байж. Одоо энэ үеийг харьцуулах юм бол хуучны тэр бөөнөр бол хамгийн их тэмцдэг, хамгийн их мэдлэгтэй, хамгийн зоригтой дайчин тийм хүмүүс нь бөөнөр байж. Зүгээр. Зүгээр наач нэг. Тэ. За баярлалаа. За би тэгээд оюутнуудыг их чилээхгүй тул бас асуулт хариулт явна. За тэгэхээр одоо миний ярих сэдв нь болохоор бөө хүн гэдэг нь ямар хүн юм бэ гэдгийг л маш товчхон тайлбарлах гэдэг байна. Тэгэхээр та нар нэг ийм үг сонсч ирсэн үү? Сонсч л байсан баг. Монгол хүмүүс бол хэргийн эзэн хингэргийн дохор гэж хэлдэг дээ, тий? Хэргийн эзэн хингэргийн дохор. Энэ ямар учиртай вэ гэхээр би түрүү хэлсэн их зоригтой, дайчин, ухаантай хүмүүс бөө болдог. Тэгээ бөө бас тийм их тэмцэгч нар байж. Одоо энэ үг тийм ноёд язгууртнуудтай шудраг бос зүйлтэй их тэмцдэг. Тийм учраас энэ хот хүрээ газраас одоо 16 17 дугаар зууны үед бөөнрийг бүр ингээд орж ирэхийг нь хориглоцсон.
нутаг заацсан байж ихэвчлэн хойд хөвсгөлийн нутаг руу ч юм уу алс хязгаарын руу. Тэгээд зөвхөн хот хүрээгээр орж ирэх юм бол тодорхой хэмжээний зөвшөөрөл авж иж зөвхөн заасан замаар явж иж орж гардаг тийм болсон байна. Тэгээ бөөнөр энэ хот хүрээ газраар ирэхээр одоо энэ богдын хүрээгээр ирэхээр дандаа зарга мэдүүлж идэг. Ийм юм шудраг бос байна, албан говчуур өндөр байна, арт түмнийг бодохгүй байна. Одоо энэ талбай дээр чагсаад идэх хүмүүс шиг юм болдог гэж. Тэгээд тэр хүмүүсийг нөгөө хэргийн эзэн хингэргийн давхуур ирлээ гэж хэлдэг байж. Одоо бөөчний хингэрэг барьдаг, тэрийг давхуур гэдэг зүйлээр зогтдог байх нь шүү дээ. Тэгээд тэрийг их барьж явдаг. Тэгээ нөгөө хэргийн эзэн хингэргийн давхуур ирлээ гэдэг. Тэгэхээр бөө хүн гэдэг маань ер нь тийм их ирэмгий, ухаантай, оюунлаг, сайхан сэтгэлтэй, зоригтой, дайчин хүн бөө болдог гэж. Тэгэхээр урд цагт бол хүний хамгийн сорн бөө болдог гэж. Тэр бөө хүнийг харахад нэг л хүн байгаа боловч тэр бөөн авьяас бэлэг ур ухаан тэр бөөн юмтай л хүн явж идэг гэж. Ийм хүнийг л бөө хүн гэдэг гэж. Жалхан цутагтыг мэдэх байна. Тэ? Жалхан цутагтыг мэднэ тэ? Жалхан цутагттай нэг Ариа гэж нэг зайран уулзсан юм байна л да. Тэгээ жалхан цутагт тэр Ариа гэж зайрантай уулзахдаа тэгсэн гэж байгаа. Таны ард юун гурван толгойтой баавга байгаа юм бэ гэж хэлж. Тэгсэн чинь нөгөө Ариа зайран миний онгодол чам тэгж харагдаад байхгүй юу да. Та битгий гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд бөө бол бас яг та нартай адилхан соён гэгэрүүлэх шин. Та нар одоо багш нар болно, бас лекц орно, хүүхдүүдэд заана. Тухайн үеийнхээ нийгмийг соён гэгэрүүлэн дээ. Яг тэрнтэй адилхан бөөнөр тухайн цаг үеийнхэн эмч байж, багш байж, замун хууль дүрмийг сахиулагч нар нь ч байж, бөөнөр бусдыг эмчилдэг байж, бусдад амьдралын утга учирыг зааж зөвлөдөг байж, буруу муу юм хийж байгааг шийтгдэг байж, зөв сайн юм хийж байгааг дэмждэг байж, юм болгоно айгүй олон зүйлийн анхдагч нар нь бөөнөр байж. Одоо хамгийн анхны эмч нар бөөнөр байсан байна. Хамгийн анхны философч нар бөөнөр байсан байна. Хамгийн анхны багш нар бөөнөр байсан байна. Хамгийн анхны яруу найрагч нар бас бөөнөр байсан байна. Нацаг дөрж миний нутаг гэж шүлгийг уншиж ирсэн үү? Гайхалтай шүлэг те? Маш гайхалтай. Тэр шүлгийг уншихад Монгол орныг баг ингээд харсан юм шиг болдог те. Нацаг дөрж энэ шүлгээ бичих гээд ерөөсө болохгүй байж л те. Тэгээ Төв аймгийн нутагт нэг бөө бөөлж байгаа гэрийн гадаа чагнаад суужиж. Тэгсэн чинь тэр бөөн нөгөө бөөгийн дуудлага тамлага гэж юм байдаг. Тэр бөөн тэр дуудлага тамлага уншаад бөөлж исэн чинь тэр Монгол орныг тойроод үдцсэн юм шиг л ингээд нүдэнд харагдтал нь Монгол орноо магтаж ийн гинэ. Өстөө нэг хинти хангаа саяны өндөр сайхан нурууд гэж. Тэгээд тэрийг сонсоод нутаг дөрж миний нутаг шүлгээ битсэн байдаг байхгүй. Энэ бөөгийн тамлагаас иш авч исэн одоо тийм шүлэг байдаг юм. Гэх мэт. За тэгээд бүр дээрээс нь би та нарт нэг сонирхолтой юу хэлэхэд сонирхолтой нэг жишээ хэлэхэд нэг одоо бидний сайн мэдэх нэг хотогт та нар хэн гэж бодож байна? Жалхан цутагтай холбоотой цусан холбоотой гэдэг. Яг зөв. Ялуу хотогт те. Бас гайхалтай ирэх юм те. Монголын тусгаар тогтнолтоос үнэтэй хөв нэмэр оруулсан гэдэг бас Монголын их гайхалтай тагнуулчч байсан гэж ярьдаг тийм ээ. Дэлгэв хотогт нэг өдөр явж хагаад нэг бөө бөөлж байгааг сонсч л те. Тэгсэн чинь тэр бөө нэг хүнд засал хийгээд тэр хүнийг аврах гал бөөлж иж. Тэгсэн чинь Дэлгэв хотогт үйлээд эхэлсэн гэж. Тэгээ шавнар нь багшаас асууж л та яагаад үйлнэ вэ гэсэн чинь ийм сайхан үг сонссон хүн чинь амьдрахгүйгээд яах юм бэ гэж хэлж. Тэгсэн дараа нөгөө бөө нэг муу хүний эсрэг хараал хийж иж л те. Их амар хараал. Тэгсэн чинь Дэлгэв хотогт ухаалт унцсан. Тэгээ шавнар нь босгосон чинь хөлсөн цовцсон. Ийм муухай, ийм амар үг хэлүүлсэн хүн ч одоо өхөлгүй яах вэ гэж хэлж. Тэгэхээр бөөгийн тэр яруу найр гэдэг бол хүний сэтгэлд тэгж их хүрдэг тийм агуу байж л дээ. Тэгэхээр бидний хамгийн анхны яруу найрыг урлаг, уран сайхны одоо авч явсан хүмүүс нь бол бөөнөр байж. Одоогийн шиг ийм элбэг байгаагүй. Тэгэхээр тухайн цаг үед одоо бөөлнө гэдэг бол үнэхээр одоо тэр үеийн баг одоо үзүүлж хардаг хүмүүс үзэж хардаг нэг юм соёл урлагийн нэг үзүүлбэр мэтч байсан байна. Одоо бөөлхийгөө хүлээдэг, тэрнийгээ үзэж харж баясдаг, тэрнээс арга ухаан гуйдаг. Тийм л одоо үнэтэй цайтай л байж л те. Одоо тийм бас байхгүй болцсон байна л да. За тэгээд сонирхсан асуулт байна уу?
гэдэг шүү дээ. Тэр нөгөө хажууд нь авчвал. За. Сурдаг юм уу? Түшээ. Түшээ. Яг зөв тийм. За түшээ гэж. Яг хоо ийм л дээ. Бөөнөр бол ерөнхийдөө тэгж түшээгүй байж. Түшээ байдгүй гэж бөөнөрт. Яг хоо ийм төв гэдэг. Бөө Монгол бөө болохоор өөрийн оюун сан тэр үеийн монголчууд тийм их бие сэтгэлийн тийм болонгор хоргүй байж л дээ. Ер нь монголчуудын хуучин дээр үед нэг тэгж хэрэлдэж уралцаад байдгүй те. Одоо их шиг нэг зам дээр зөрөхтөл модалцаад байдгүй байлаа шүү дээ. Бараг хэрүүл урал байдгүй байлаа те. Тэгэд их тийм сэтгэл цагаантай байлаа. Ер нь монголчууд тийм ил галтай байсан учраас их сэтгэл цагаантай, сэтгэлийн тэр хэр буртдаггүй байсан гэдэг. Тэгээд тэр үеийн бөөнөр нь ч өөрийн оюун санаагаар тэр онгод дээр очиж холбогдож мэдээл арга ухаан авдаг байж. Цаг үе явахын хэрээр хүмүүс юмд их шуналтай болсон байна, атаархуу болсон байна, жүтөөрхүү болсон байна, үзэн яддаг болсон байна. Ингээд ирхийн алдад яах нь вэ? Бөөн ч гэсэндээ бас тийм дайны хэмжээнд хүрээд ирэхээр нөгөө онгод руу очиж чадхаа болоод тэр онготоо дууддаг болсон байна. Бөөлж дууддаг. Тэгээ бөөлж дуудаад онготоо нөгөө нэг дийлэхгүй унаад байдаг гэж. Тэр цаг үеэс ахуулаад тэр хүнийг унахгүй гэж эхлээд түшиж тулдаг. Дараа нь одоогоор бол нэг цай уугийн төхөөлж өгдөг, хэлсэн ярьсныг нь дамжуулж өгдөг гих мэтчлэн түшээ үүссэн байна. Түшээ гэдгийг бас их үүрэг оройлтой буюу бас л тэнгэртэй л хүн гэж ярьдаг, хувь заяатай л хүн гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр энэ цаг үед бол бөөд бол түшээ бол маш чухал үүрэгтэй байх юм л та. Энэ яриад байгаа шүү дээ. Удам зарим бөө гэдэг ингэ яриад байгаа. Эдгэрийн ялгаа байгаа юм. Эсвэл яг нэг зүйлийг хэлээд байгаа юм. Чи маш чухал асуулт асуулаа. Энд дээр чи монголчуудын одоо хилцүүн юм арах нь шүү дээ. Тий. Ер нь бол яг энэ чи үгийн цаг хугацааны ирэхээр үгийн хувьслууд жоохон өөрчлөгдсөн юмнууд яваад байгаа юм. Их газар гэдэг утгаараа бид нар одоо эдууган, итүүгэн гэх мэтчлэн газар дэлхийгээ тэгж одоо хүндтгэн дээдэлдэг байж л дээ. Энэ нь одоо ховсон явсаар хагаад одоо эмэгтэй хүнээр их хвчлэн нэг төлөөлүүлдэг эмэгтэй хүмүүс хамгийн анхны бөөнөр байсан гэдэг утгаараа итүүгэн, отоогоо, эдууган гэж явсаар хагаад одоо бол удган болчиход байна. Тэгэхээр удган гэдэг нь эмэгтэй бөө хүнийг хилээд байна. Зайран гэдэг нь одоо бол бид нар зайран буюу эрэгтэй бөөг зайран гэж хүүсийн хувьд ялгаж авч үзээд байна тийм үү. Гэхдээ энэ зайран гэдэг нь болохоор одоо зайран боловч урд хуучны хэллэг нь заарим байжгаад энэ бас энэ перс талтай үг болоод байгаа юм. Энэ болохоор төлөгч, мэрэгч гэсэн утгатай перс үг, гаралтай үг гэж үзээд байгаа юм. Гэхдээ миний судалснаар ч гэсэндээ нэлээд үнийн ортой. Тэгээд энэ одоогоор л зайран болж хэлэгдээд байгаа. Нийт бөөнрийг бөө хүмүүс гэдэг байна. Тийм. Бөө хүмүүс. Бөө дотроо эрэгтэйг нь зарим эмэгтэйг нь удган гэд байна. За тийм байна да. Маш хэрэгтэй асуулт байна. Юу, тийм. Уг нь бол юу аахгүй. Бид монголчууд өөрсдөө тэнгэр шүтлэгтэй хүмүүс. Тэнгэр шүтлэгтэй. Тэр тэнгэр шүтлэгтэй түрүү миний хэлсэнчлэн газар тэнгэртэй бөөр дамжуулж харьцдаг. Ийм хүнийг бид нар бөө мөргөлтөн багхгүй юу? Бөө мөргөлтөн. Одоо уул ус байгаль дэлхийн өвөг дээдэс ёс уламжлалаа шүтдэг дээдэлдэг хүнийг бөө мөргөлтөн хүн гэдэг байгаа юм. За. Одоо ингэ нэг онгодоо дуудах процесс гэдэг шүү дээ. Тийм. Тэр үед ингээл одоо ингэ шал өөр юм болж байгаа гэсэн тэрийг нэг тайлбарлах байх. Цаахан болон өөрчлөлттэй. Тэгээд ингээд нөгөө бөөлж нөгөө хингэгээ бэлдэж байгаа шүү дээ. Тэгээд ямар нэг үзэгдэж баяртай. За яах вэ? Тийм. Янз янзын үзэгдэх харагдах юм байна. Тэр чинь онгох их зүйл хий биетэй хийсэглэн дүртэй юм чинь тухайн бөөгийн оюун санаагаар дамжиж бийдэж штэ тийм үү? Ярьж ийн, хэлж ийн, хөдөлж ийн тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр онгох оюун санааг эзлэх үед мөн зүгээр энгийн амьдрал дээр байх үед ч тэр бөөхөнд хэр болсон юм үзэгдэж харагдах юм байна. Яагаад гэвэл би түрүү хэлсэн те зүгээр хүн бөө болдог байхгүй. Зовцсон ч юм уу те эсвэл өвдсөн ч юм уу тийм хүн бөө болдог байхгүй. Харин бүр тэр хувь заяатай онцгой төрсөн хүн нь бөө болдог. Ер нь нэг зүйлийг би ер нь ярих гэж бодлоо. Онгод гэдэг зүйл чинь бөөд ганцхан бөө хүнд байдаг байхгүй.
бөөх хүнд байдгүй. Ганцхан бөөх хүнд байх хэрэгтэй юм биш байхгүй юу? Жишээ нь та нар одоо урлаг уран сайхан дотор хүртэл бусдаас онцгой тийм хүмүүс байдаг үстэй. Илүү сэтгээд байдаг, илүү хараад байдаг, илүү бичээд, илүү зураад, тэ илүү зохиогоод байдаг. Тийм онгодтой хүмүүс байдаг байхгүй юу? Чинь яруу найрагч дотор, чинь зураач нар дотор онгод орлоо гэд гой сайхан бичээд зураад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ онгод гэдэг чинь зөвхөн бөөд байдаг юм шиг байхгүй юу? Тийм онгодтой хүмүүс Монголд маш их байдаг. Жишээ нь би Чойнемийн шүлгийг унших их дуртай. Тэгээ одоо ингэ бодоход би Чойнемийг яг яалтчгүй ийм онгодтой хүн байж дээ гэж боддог. Миний хувьд жишээ нь. Тэгэхээр энэ онгод гэдэг зүйл бол бидний хиндэн ч байж идэг юм. Заримдаа ямар нэгэн байдлаар илэрж идэг, ямар нэгэн байдлаар бид нар нэг юм хөглөгддөг шүү дээ, тийм ээ. Гинт нэг юм ирч хүч ордог ч юм уу, тийм. Эсвэл гинт ямар нэгэн зүйлийг санаачилдаг ч юм уу, тийм. Тэгэхээр ямар ч хүн байдаг. Зөвхөр бөөгийн онгод гэдэг нь бол илүү нөгөө нэг нөхцдөг, ярьдаг, тийм. Илүү арай өөр юм боловч энэ бол онгод гэдэг юм бол ямар ч хүнд байж болдог л зүйл байхгүй юу. Тэгээд ийм юм байна. Би та нарт нэг юм аюугаа хэлмээр санагдлаа. Монгол хүн бүртээ харсан тийм заяа тэнгэр хамт явж идэг гинэ эхээс төрөх хүртэл нь. Эхээс төрөөд өөхөх хүртэл нь. Тэгээд монголчууд нэг амны бэлгээс аштын бэлэг гэж үг байдаг тийм. Тэгээд муу мухай юм яриад, муу мухай юм бодоод дандаа л ингээд болох бодохгүй юм яриад ахаар тэр нөгөө нэг заяа тэнгэр нь жигшээд явцдгийг юм. Ягаад тэгэхээр тэр нь монгол хүний бэлгээр хоололж явдаг гинэ. Амнаас гарч байгаа бэлгээр нь. Тэгээ тэр нь хаяа явцдаг. Тийм хүнийгээ бид нар тэнгэр нь хайсан, заяа нь хайсан гэж одоо яриад байдаг байж. Тэгээ монголчууд одоо бол бид нар бол нэг юм юу болчиход байна. Зөвхөн ингээд нэг бөө лам хүмүүс нэг юм янз янз юм хийдэг гэж бодоод байгаа боловч хуучин бол зүгээр захын хүн л нэг имээ мэргэлцдэг, захын нэг өвөөл барьчдаг, захын нэг зүгээр айлал байгаль дэлхийн орой өглөөгөө хараад тэр өдөр нартай наргуу ямар байх вэ гэдгээ шинждэг байж. Зүгээр настангууд залуу хүмүүсийн гэрээр ороод чансан цайг нь амсаал энэ айл хэрүүлтэй байна уу? Асж байгаа галынхан тэр дуугийн сонсоод энэ айл өвчин зовлон ороосон байна уу гэдгийг мэддэг. Тийм сүнслэг байсан байхгүй юу? Гэвч одоо энэ ардын хувьсгалаас ахуулаад янз янзаар бид нэр хавчигдлаа, янз янзаар одоо юмд өртлөө. Тэгээд арчлалын дараа янз янзын тарих угаалтууд орж ирлээ. Маш олон шүтлэгүүд, маш олон шашнууд орж ирлээ. Ингээд нэг ийм холион бандын дунд бид нар энэ нэг байдлаа алдчихад байгаа байхгүй юу? Гэхдээ үе үе сэргэж идэг. Та ч гэсэн анги хамт олноороо ингээд нэг зугаалж явтал ягаад ч юм нэг юм энэ газар нэг ингэж болохгүй дээ гэсэн бодол байж л байдаг ш, тийм ээ. Тийм. Ягаад ч юм ямар нэг юм шүтдэггүй ч байсан хамаагүй. Ийм газар нэг ингэж болохгүй дээ. Энэ уул усанд нэг ийм илж болохгүй штэ гээл тийм. Тэгэхээр энд бас биднэрт гэнт хадгалагдж л байдаг зүйл юм байна. Тэгэхээр бөө мөргөл гэдэг бол ер нь ийм юм байдаг юм. Бөө мөргөл гэдэг бол бидний маш хүчрхэгжил бол энэ бөө мөргөлтэй маш холбоотой байж. Яг тэгвэл одоо та нар түүхийн ангийн оюутнууд маш их түүх уншиж байгаа. Надаас ч илүү их мэдчихэж магадгүй. Би энэ зөвхөн бөө талдаар мэдчихэж байгаа. Гэхдээ бас түүхэнд маш дуртай уншиж судлах хичээдэг. Гэвч түүх маш маргаантай тий. Бидний уншсан судалсан маань өөр их сурвалж байдаг учраас өөр хоорондоо маргаалтар зөрчилтэй гарч идэг тийм үү. Тэг үргэлж ягаад гэвэл бид нар өнгөрсний талаар ярьж байгаа учраас. Гэхдээ та нар сайн судлаад үзэх юм бол маш амархан ойлгож болно. Монголчууд тэнгэр шүтлэг газар мөргөлтөө тий бөө мөргөлтөө байх үедээ ямар хүчрхэг байсан бэ гэдгийг ойлгож харж болно тий. Гэхдээ бөө хэдий хүчтэй боловч бас төрөөсөө илүү дээш гардггүй маа гэдгийг тэв тэнгэр бөөгийн жишээн дээр бас харж болно тийм ээ. Хэдий хүчтэй байсан ч Чингис хаанаар цаазлуулдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр би энд ирсэн та нартай танин мэдхүүн талаас нь лекц уншиж байгаа болохоос биш ямар нэгэн байдлаар бөөг шүт бөөд итэг гэж байгаа юм биш. Гэхдээ бид бөөг шүтгэхтэй биш байхгүй байсан байхгүй уг нь бөөг шүтгэхтэй биш. Бөөгөр дамжуул тэнгэр газараа л ойлгодог харьцдаг л байсан баха байхгүй. Тэгэхээр бид нар юу шүтдэг байсан бэ гэхээр бид нар тэнгэр газрыг мөн эцэг өвөгдөө аав ижээл шүтдэг байсан байхгүй. Яг хөө тэр бөөг бурханчлан шүтгэхтэй биш зөв хүндлэн мэдээж хүндлэлгүй яах вэ? Тийм юм байдаг байж. Тэгээд би бас тэгж боддгийн. За бидний яалтчгүй хүчрэгжилт маань энтэй холбоотой юм байна. Бөө энэ тэнгэр шүтлэгтэйгээ энэ бөө мөргөлтэй байсантай минь холбоотой юм байна. За тэгвэл одоо маш олон шашин шүтлэг Монголд ороод ирчихсэн тийм үү? Одоо бурхны шашин бол Монгол улсын бүр албан ёсоор баталсан
Монголын шашин болчлоо шүү дээ тий. Одоо монголчууд бол Монгол бол бурхны шашинтай орон гэж одоо бүр байгаа шүү дээ тийм ээ. Бөө мөргөлтэй орон гэж биш. Гэхдээ энд ямар нэгэн байдлаар шашныг үгүйсгэх юм биш. Гэвч бид нэг зүйлийг маш ойлгох хэрэгтэй байгаа. Монгол хүмүүс ил галын дуу сонсдог тийм үү? Тэр хиц хингэрийн хуурны дуу сонсдог, тэр байгалийн чимээг сонсдог. Тийм орчинд өссөн хүмүүс чинь маш тийм баатарлаг өссөн юм байна. Ямар нэгэн зовлон тоочоол хүн янз янзын хүн хайгаад явдггүй гэж одоо лам хаан байна, бүү хаан байна, үзмэрч хаан байна гэж явдаг. Ягаад гэвэл их тийм баатарлаг өссөн байна. Угаасаа тийм ирэмгий, зоригтой дайчин. Тэгээд юу хийх яахыгаа маш сайн мэддэг байж. Энэ бид нар бөө мөргөл бидний хүмүүжилт бас ахуйн амьдралын хүмүүжилт байж. Чи байгальд очоод юунаас нь авч болох вэ? Хаанаас нь авч болох болохгүйгаа мэддэг. Гол усанд юу хийж болохгүйгаа мэддэг тийм үү? Өвөг дээдсэрэгтэй хэрхэн итгэж үтгээ мэддэг. Ямар ч чамаад харсан даасан тэнгэр байгаа гэдэг учраас тэр хүнд гар хөлөндөө 9 шидийн зүгөөд яваад ах шаардлагагүй. Тийм баатарлаг өссөн хүүхдүүд чинь том болоод маш дайчин, зоригтой хүмүүс боллоош байж болно шүү дээ тийм ээ. Хүмүүс болгон тодорхой. Тэгэхээр монголчуудын одоо байлдан давалт бол маш хүчрэг байсан байх нь. Харин одоо тэр байдал маань алдагдсан учраас бид нар яагаад байгаа вэ? Явжгаад халтраал унчих юм бол одоо бидний аав ээж нар байдаг да бас нэ үнлөө залгадаг те лам багш эсвэл бөө нэг юм болчлоо үзээд өгөөч хараад өгөөч нэг ингэчлээ яатсан бол сүнсэн зайлцсан болов яатсан бол ингэсэн болов гэх те энэ байдал нь бидний жоохон тийм сул дор болоод. За тэгээ би энэ дээр бас нэг сонир сэдвийн талаар ярих гэж ирсэн юм. Одоо миний яг дуусаг байгаа судалгааны ажил. Та нар өвлийн өвгөн мэднэ үстэй? Санта Клаус, өвлийн өвгөн тийм ээ. Яг одоохондоо бид нар болохоор нэг баруун Европт болохоор ерөнхийдөө Крисмсийн баяраар Санта Клаус гардаг тийм ээ. Орос эдэрт болохоор шинэ жилийн баяр тийм. Мэдээж Крисмсийн баяр, шинэ жилийн баяр өөр өдөр болдог, өөр баяр шүү дээ тийм ээ. Гэхдээ энийг ягаад ч над руу 31-нд хий нэгэн Крисмсийн мэнд хүргэгээд байдгийг. Гэвч 25-нд өнгөрцөн шүү дээ тийм. Тэгвэл Санта Клаус бөө байсан байна. Энэ сонирн байгааз. Одоо би та нарт маш ойлгомжтой энэ дээр тайлбар хэлнэ. Санта Клаус яагаад бөө байсан юм бэ гэхээр сонирн байгаа сте. Ер нь бол өвлийн өвгөн бөө байж. Тэгвэл Санта Клаус цаа буухтай ирдэг тийм үү? Одоо яг кино дүрслэлээр болохоор цаа буухтай чарга ингэж хүлгэлж ирдэг тийм үү? Тэгвэл энэ нь Урианхайчуудын бөөгөөс үүдэж олон жилийн уртад хувьсаад нэг юм шинэ жилийн эсвэл те Крисмсийн баярын нэг юм өвгөн болчиход байгаа болохоос биш яг ухтаа бол жинхэнэ бөө хүн байсан юм байна. Гарлна, үүслэн. Ийм байж л те. Урианхайчууд дунд одоо юм цаатан ухсаатангууд байдаг байхгүй. Таг нь урианхай гэж ярьдаг. А бид нар болохоор цаатан хүмүүс гэж яриаддаг. Би тэр хүмүүсийн дунд очиж исэн бас хамт амьдарч үзсэн. Маш гайхалтай хүмүүс. Тэгэнгუთ л тэнд юу гэхээр цаа бугт ээжэдэг. Тэгвэл эрт дээр үед тэр цаатангуудын бөөнөр нь яг тэр нэг он солигдох мөч одоо тэднийхаар улирал солигдож байгаа мөчид айл болгоныхоор цаа буугаа унаж хүлгэлж очоод айл болгоныхоор ороод одоо бэлэг өгдөг байсан байна. Тэр бэлэг нь юу вэ гэхээр одоо эмийн ургамал эсвэл гэр орноо утах тэр утлаг ч юм уу эсвэл өөрийн бэлдсэн хатаасан жимсэг нэ хүүхдүүдэд нь тарааж өгдөг ч юм уу ингэж нэгэн өдөр тэр овог отгоор ингэж тойрж явдаг гэж. Тэгээд тэр бөөгийн унж яваа цаа буг өөрөө мөөгөнд маш дуртай. Тэр тусмаа юм улаан мөөгөнд маш дуртай байхгүй юу? Тэр улаан мөөгөө идэхээр яг л нэг тийм юм жоохон манардаг юм шиг те одоо нэг би хүнээр бол нэг юм жоохон манардаг эсвэл тэрэндээ их дуртай байдаг. Тэр нь гацуур модонд ургадаг. Гацуур модонд ор. Тэнгуут л яг тэр үеэр нь нөгөө бөө цаа бугаа унаад айл болгоныхоор ирдэг учраас гацуур модыг аваад тэр мөөгийг нь түүгээд хатаагаад цаа бугад нь өөх гэж тэр гацуурн дээр өлөгдөг гэсэн байхгүй юу. Тэгээ гацуураа дандаа галынхаа хажууд цэцдэг гэж. Галынхаа хажууд. Яг тэгэхээр нөгөө бөөн ингэж яваад тэр гал дээр нь бас юм өргөж өгдөг. Тэр цаатан буюу таг нь урианхаа хүмүүсийн асаасан гал дээр тэр өдөр өвөг дээдс нь ирдэг. Тэгээ тэр галаар дамжуулаад өргөсөн өргөлийг нь өвөг дээдс нь авч явдаг гэдэг гэж. Тэгээд тэр өргөлийг нь тэр одоо тухайн тэр цаатангуудын одоо бөөн үлддэг гэж. Ингээд бодохоор яг шинэ жил байгааз одоо хүртэл байдаг. Гацуур модыг бүс даав эсвэл тэр нэг мөөгөөр ингэж чимгэлдэг. Тэр мөөгийг нь тэр цаа бууг иддэг. Тэгээд тэр
бөөдөө зориулсан зассан идэ будаа эрэхтэн зориулсан юм а тэр гацуурн дор тавьдаг байхгүй. Тэгээд бөөн тэндээс нь хүртлээ галдан өргөлийн өглөө тэр хүмүүст одоо энэ бэлэгсэлт буюу одоо тэр үеийн эмээ ургамал амттай ховор нандин жимсгнээ тарааж өгдөг байсан байна. Энэ нь явсаар байгаад өнөөдөр шинэ жилийн баяраар Санта Клаус гэдэг ийм улаан юутай тэр болцсон болохоос биш эн чинь бол яг үнэндээ бол бөөгөөс үүдэлтэй юм баггүй юу. А яг бид нар нэг түүхийн болохоор нэг ламаас үүдэлтэй гэж яриад байдаг боловч нэг ламаас үүдэлтэй гэж яриад байдаг ш Санта Клаус чинь тий Клаус гэдэг тийм лам байсан этэр гэдэг болохоос тэрнээс өмнө буюу бөөгөөс үүддэж тэгээд одоогор бол дэлхийн 9 оронд цаатангууд байгаа. Цаа буг малдах хүмүүс байгаа. Ингиж дорн дахнаар ингээд харахад хэдэн 100 жилийн өмнө турш өөрчлөгдсөн болохоос биш Санта Клаус бол өвлийн өвгөн бол бөөхөн байсан. Яг зарчим юмыг судлаад үзэхээр яг адилхан. Тийм байж. За энэ бас маш сонирхолтой судалгаа. Тэгээд та нар бас ирээдүйн сэхэтнүүд бас эндээс үргэлжлүүлээд судлахыг хичээгээрэй заа ёо. Энэ бол бас маш том нээлт болж болохоор зүйл байгаа. Гэхдээ би одоо эндээс судалж ил байна. Тэгээ гадны бас нэг янз янзын эрдэмтэн хүмүүс рүү бас мэйлээр энэ судалгаагаа явуулсан чинь маш найстай хариу ирж илээ. Энэ яалтчгүй байж болох юм байна гэдэг бүр тийм маш дотноор хүлээж авч байлээ. За тэгээд ерөнхийдөө ингээд өндөрлөх төхөж байна. Надаас өөр нэмж асуух асуулт юу байгаа вэ? Энэ онгод тэмдэг гэдэг зүйл нь одоо удамшдгүй эсвэл одоо өөрөө хүн сонгодог уу? Маш гоё асуулт. Ер нь та нар их гоё асуулт асууж байна. Би ийм асуулт надаас хүмүүс асуухаасаа гэж их хүсдэг хүн. Гэвч барагтаал надаас ийм асуулт асуудаг. Надаас юу асуудаг вэ? Амьдрал дээр. Яг амьдрал дээр надаас маргааш нэг шалгалт өгөх гэсэн хэрэг байх бол нэг машин авах гэсэн бүтэх болов, нэг зээл хөөцөлж байгаа ийм л юм асуудаг. Энэ хүнээс асуух зүйл биш байхгүй юу? Уг нь бол чи маргааш шалгалтандаа ямар байхыг чи хичээлдээ хэр бэлдсэн бэ гэдэг бодит хариулт нь өөрөө байгаа тийм үү. За тэгэхээр бөөгийн онгод гэдэг нь удамшдгүй гэж асууж байна. Эсвэл өөр хүнийг сонгодгүй гэж тийм ээ. За ийм юм байна. Нэг их эрдэм чадалтай бөө байна гэж бодъё. За ёо, нэг эрдэм чадалтай. Тэр эрдэм чадалтай бөө өнгөрөх үед нь тэр бөөгийн эрдэм мэдлэг, авьяас, чадвар бүх юм нь нэгэн цул болоод тэр бөөгийн эцсийн амьсгалаар нь онг болж гардаг. Тэр онг болж гарсан эцсийн амьсгалыг нь хуучин монголчууд эсхийн шингээж аваад хүн хэлбэртэй болгоод гэртээ тавиад гэр онг. Эсвэл хээр гадаа ууланд ийм асар бэлдээд бас янз янзын юмд дуудаж шингээгээд босгол тэр хээрийн онг. Ингэж байлж байгаа тэр онг нь дараагийн хин нэгнийг олж очиод бие сэтгэлийн эзэмдээд ирэх юм бол тэр бөөгийн онгод болж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь удамшиж явах ч тохиолдол байна. Удамшиж явахгүй ч тохиолдол байна. Гэхдээ яадаг вэ гэхээр ерөөсөө л хин тэр онготой холбогдож чадхаар хэмжээний хүн тэр хүн лүгээ л очдог. Тэгэхээр тэр удмаас ч байж болж байна. Удмын бус ч байж болж байна. Тэгэхээр маш чухал асуулт асуулаа. За одоо би хэдэн минут болсон байна юм? 40. Намайг цаг 30 минут гэсэн. Тэгэхдээ яг хөө жоо асуулт хариулт ингэж байгаа хөнгөө явж байгаа л яач. Заавал нэг ахтар чилээгээд яах вэ тий. За. Бөөдөө? Шашныг бодох юм бол шашин бол судартай, сургаалтай тийм үү? Бөөмөр бол шашин биш. Гэхдээ бөөд тийм сургаал номлол байхгүй боловч гөөгийн сургаал номлол чинь энэ амьдрал нь багхгүй өөрөөрөө яаж үлгэрлэн өөрөөрөө юу хийж харуулна тэр л тэр бөөгийн сургаал. Гэхдээ яг зүгээр одоо монголчуудын сургаалт төгсүүд байдаг шүү дээ. Тийм үү? Ахаалт хүндэлт өгөөд илэм хүндэлж гэдэг юм уу те. Гэх мэтлэн энэ хилцс энэ аман яруу найр гэдэг чинь бүгд бөөгөөс үүсэлтэй болохоор энийг бөөгийн сургаал гэж бодож бас болох юм. Тийм ээ. Одоо ингээд яг судлаад тахад юм болгоныг бас бөөрөө ингээд чирж аваачих гад байгаа юм шиг байдаг боловч яалтчгүй тэр нь бодис судалгаал байгаад идэх байхгүй юу? Тийм. За. Тийм. Хамгийн хэдэн настай өөрөө онгоцтой юм хизээ авсан би гэр бүлийн хэрэгтэй ажилласан би өөр бэлэн байсан уу? За би өөрөө хичээл авах нь шүү дээ. За юу байна? Баярлалаа. Миний талаар асууж байгаад.
Энэ онг гэдэг юм бол хүүхэд наснаас байсан юм. Хүүхэд наснаас. Гэхдээ хүүхдийн хувьд бусдаас өөр зүйл мэдрээд байна, бусдаас өөр зүйл хараад байна гэдгийг мэдэхгүй. Эхэндээ бүгд л ийм юм болов. Эсвэл зүгээр л айдаг, эсвэл ойлгодгүй. Тэгээд би ерөнхийдөө 17 наснда л яг бөө болох ёстой байна гэдгийг ойлгоод бөө болох гэсэн боловч чиний түрээ асууснаачлан ар гэрийнхэн маш хэцүү хүлээж авсан. Ерөнхийдөө итгээгүй. Тэгээд одоо ийм жоохон хөвгт болно гэж ах вэ. Тухайд би бас их сахилахгүй байлаа. Энэ спортын ордонд боксер хичээлдэг байлаа. Тэгээд их дүрс хүүхэд байлаа. Чи бид хоёрын бүү болно гэж баг. Ийм л хэлдэг байлаа. Гэхдээ одоо тэр хүмүүс бас надтай уулздаг. Гэхдээ одоо юу гэж ярьдаг гэж арай өөр зүйл ярьдаг. Чамайг багаас ч харахад цаанаа л өөр хүүхэд байсан. Гэхдээ чи яалчгүй бүү болох вэ гэл. Хүн чинь одоо тэгж л амархан хувирдаг байна шүү дээ. Тэр үед бол бүр үнэхээр хүлээж авч байгаагүй. Бүр загинжсэн бүр одоо бас тэр чинь мэдээж л нэг ар гэрийнхэн чинь сурж боловсрох хэрэгтэй гэдэл те. Тэгээ би ч өөр аялал жуулчлалын чиглэлээр сурсан л да. Сурж боловсрох хэрэгтэй амьдрал ах уу ийм тийм юу яриад байгаа чи бид хоёр ингээл тэгжсэн боловч тэгээд ер нь бөө хүн гэдэг чинь бас нэг талдаа жоохон бэлэг танхаа. Гэхдээ энэ нь муу гэсэн үг шил те. Маш ёс суртахуунтай боловч ягаад ч би энэ нэг хийх ёстой хувь төрхтэй хүн гэдгийг мэдсэн л бол хинч хажуунаас юу ч хэлсэн хүссэн хүсээгүй тэгтээ тэргүй тэмүүлнэ. Зүуд нойр бүх амьдрал тийшээ чиглүүлнэ. Ингээ гэхдээ миний хувьд энэ ер нь зүгээр шүтлэг мөргөл бол хэмжээ хязгаартай хит юм болгоно ингээ туйширч болохгүй. Тийм учраас би судлах хэрэгтэй маань гэдээ маш их судлахыг л хичээж байгаа. Түүнээс ч одоо бөө хүн гэхээр л зөвхөн бөөлөө сууж идэг юм биш шүү дээ тий. Бид бүгдээрээ маш адилхан. Ягаад гэвэл та нар ирээдүйд бусдыг бас заа зүйл сургана. Би ч гэсэн амьдралдаа уулзсан хүмүүстэй заа зүйл сурахыг л хичээдэг. Тэгэхээр бид бол бөө багш гэж байгаа боловч ер нь л адилхан. Тийм байна да. Өөр сонирхолтой асуулт байна уу? Халах бөө, бүрайдгүй, лахах бөө гэдэг яаж үүссэн? Онцлог нь юу гэдэг вэ? Хооронд нь ялгаа. За, зөв, маш зөв. За мэдээж яг нэг халах дарахад гэдэг бол энэ угсаатн тий. Угсаатнууд нийт бүгдээ л монголчууд. Гэхдээ яг нэг угсаатны талаар ярил бас айгүй төвхтэй тий бас маргаантай. Гэхдээ та нар бас тодорхой хэмжээгээр судалсан баг. За тэгэхээр хоорондоо ялгаатай байдаг. Баг саг. Жишээ нь яг өмсөж зүүж байгаагийн хувьд ялгаанууд байгаад идэг. Өмсөж зүүж байгаа. Мөн үг хэллэгийн хувьд зарим зүйлээ нэрлэх нэршлэн нэтер нь өөр байгаад идэг боловч агуулга нь бол адилхан. Яагаад гэвэл жишээ нь одоо юу гэдэг юм бурайд бөөнөр одоо юм зээрийн арьсаар ч юм уу тий гөрөөсний арьсаар ч юм уу хингэрэг хитцээ бүрдэг зарим нь ямаа гарч бүрдэг бол энэ хөвсгөл дарахад тал руу дандаа бух согоогоор бүрдэг. Тэгээ ялгаатай гоц. Гэхдээ энэ юу яагаад ийм ялгаатай байгаа вэ гэхээр ахуйн амьдралынх нь нөхцөл байдал нь юугаар баян түүгээрээ тэр бух согоогүй газар нь өөрт тэр амьд ямар ан амьтан байгаагаа ахуйн амьдралд нь юу байгааг ашигладаг байх нь. Тэгээ нэг ийм юм байт юм. Юу халах бүү болохоор харамсалтай нь баг устсан шахав. 1995 оны үед халахын ядах ёстой яг жинхэнэ явсан хамгийн сүүлчийн мундаг удган Пагам гэж удган өнгөрсөн. Завхан аймгийн Тэлмэн суманд байсан. Пагам гэж удган. Тэгээ тэрнээс хойш яг тийм жинхэнэ халах бүүгийн ёс уламжлал баг бүрэн тасарсан гэж байна. Яагаад гэвэл халахуудын төв хэсгээрээ их хвчлэн амьдардаг байсан. Говь хэсгээрээ. Тэгэд урдаас хойшоогоо бүүнэр маш их шахагдчихсэн, маш их авчигдчихсэн. Тэгээд тэр үеийн тэр байсан бүүнэр маш их халагдчихсэн учраас халах бүүнэрийг бол бүр их нухчин дарж исэн гэдэг. Тэгээд халах бүүнэр амьд гарахын тулд зарим нь өдөр нь зүсээ хувиргаж лам болж явж байгаа шүн ууланд очиж уул агуу чоны үүрнээс хоёрыг хувцаа гаргаж ирж хөөлдөг гэж. Тэгээ тэр цаг үеэс ахуулаад шарын бөөнөр гэж нэг бөөнөр үүссэн. Тэр нь шарын шашинтай зарим талаараа холилдсон. Шарын шашин эсрүүгүйцэхгүй гэсэн бөөнөр нь ихэвчлэн халах бөөнөр байсан. Шарын бөөнөр болоод тэгээд бид нар энэ шашныг ерөөсөө юу хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар яг өөрсдийн ёс уламжлалаараа явна гэсэн нь одоо харын бөөнөр болсон байхгүй. Тэр муу юм хийдгээрээ биш. Тэгээ хар гэдэг үг чинь ганцхан хар өнгийг илэрхийлдэггүй. Хар багаасаа хар үүрээр гих мэтчлээ анхдаг гэсэн утга санааг бас агуулдаг байхгүй. Тэгээ харын бөөнөр. Тэгээ ерөнхийдөө энэ бөөнөр чинь хоошоогоо ингэ шахагдаж явсаар хагаад хөвсгөлийн нутагт үлдсэн. Тэгээд илүү нөгөө хөвсгөлийн дархтууд уул тайганда
нуугдж чаддаг байсан учраас илүү гүн гүнзгий авч үлдсэн. Тий. Одоо ялгаад ихтэй яривал ингээд та нар интернетээр болон миний пэйж дээр сэрчлээд үзвэл гаднаас нь харахад өмссөн зүүсэн нэлээд өөр боловч агуулга нь бол ерөөсөө л тэд нар тухайн онготтойгоо л харьцдаг байх юм шүү дээ. Тий. Агуулга нь л өөр. Харагдах байдал нь өөр боловч тийм байна. За өөр зүйл байна уу? За. Тэмдэглэдэг баяр ёслол тэмдэглэлт өдрүүд байдаг. Аа. Тэмдэглэдэг баяр ёслол тийм ээ? Аа. Зөв. Яг нь бараг л одоо бидний хувьд бол нөө нэг сар шинж нь одоо биднийхэр бол шинэ жил гарч ш тийм ээ. Яруу толлоор 31 нь гарч байгаа бол биднийхэр бол одоо Азуудын хувьд шинэ жил гарч байна тийм үү. Тэр үе нь бол одоо яг жинхэнэ нөгөө нэг бас л баяр нь ялгаагүй. Гэхдээ бөөнөр чинь болохоор нөгөө нэг улиралдаа хавар намартай нөгөө нэг онгодоо тахдаг байхгүй юу? Онгодоо тахихтаа ёстол хамаг сайхан хувц хунраа өмсөн сагаан сар мэт идэ шүүс тавьж онгодондоо тахичраа онгодоо тахдаг гэр бүлээрээ цуглардаг тийм байсан байна. Яг энэ одоо ерөөдөө мартагдаад аль чадлаараа би хүмүүст ойлгуулж сэргийхийг хичээгээд байгаа юм. Тэгэхээр ер нь бол бид нар монголчуудын нөгөө баяр ямар байна яг тэрнгээрээ л явдаг гэсэн цагаан сар эдгээр дээр ялангуяа бөөнөр нэлээд ач холбогдол өгдөг. Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Яг л гэртээ байдаг онгох шүтэн дээрээ идэ эдгээр застагч байдаг хамгийн дөрөв тэндээ мөрөгдөг эдгээр гээд яг л тийм л явж байна да. Тий. За тийм байна. Та нар бөө бүлхийг харж ирсэн үү? Бараг ихэнх нь бөөлөж бид нар үдсэн баг тийм ээ. Тийм. Тэгэхээр болж өгвөл энэ талаар бас илүү сайн судалж мэдхийг хичээгээрэй. Яа тэгэхээр Монголын бөө мөргөл маань 2000 оноос хойш маш их өөрчлөгдөж янз янзын урагч санаанууд гараад хүмүүс янз янзаар нь мушгин гуйлаад бөө мөргөл дотроо шашны юм урсгал юм шиг калт юм шиг юм шинэлэг юмнууд маш их гаргацсан байна. Сүүлийн үед одоо бөөнөр нэг юм захаас нэг юм ноёны малгай аваад шүү дээ. Энэ дээрээ суврагч тавьсан байх шиг тий. Монгол бөөдөр гэх юм тийм үү. Жишээ нь Эдэн хошоортой Монгол хотл байна да. Энэ чинь яг Монгол хотл биш байхгүй юу? Та нар хуучны археологийн одоо судалгаануудыг олдруудыг харах юм бол Монгол хотл арай өөр, шал өөр. Чиний хэлдэгчлэг манж болон энэ ламнаа дагаж оржсон хотл байхгүй юу? Тэгэхээр ийм готлууд айгүй хүмүүсч байна тий. Гэх мэт ингээд яг тэгэхээр нэг ийм бодох хэрэгтэй. Бөө хүмүүс чинь ганцхан бөөлөхөөс илүүтэйгээр соёлын өвийг тээж явдаг хүн байхгүй юу? Соёлынхаа өвийг тээж яваа. Яруу найраг тэр идэлэл хэрэглэл бит болон бит бус өвийг тээдэг учраас бөөхөн бүр маш сайн судлаач байхгүй бол дахиад энэ мэтлэл явах юм бол 50 жилийн дараа 100 жилийн дараа бөө гэдэг нэг юм урал зүгээр нэг юм жуулчтай өмнө ирдэг одоо солонгоччууд нэг тийм байдэн шүү дээ. Японочууд тэр жуулчтай өмнө гарч үзүүлдэг дууцсан бүжигшин шиг ойлгодвол яах вэ? Тийм учраас маш өндөр судалгаатай, маш өндөр ухаантай, маш их ёс зүйтэй байх ёстой. Тэ. За юм байна да. За тэгээд ерөөдөө ингэж дуусгая. Тэгээд өөр асуулт байна. Өөр сүүл тийм асуух хүмүүс өгвөл сонсчоо тэгээд дуусгая. За. Хөдөө гадаа ингээд урт шиг юм байдаг шүү дээ. Тэгээд ингээд хүмүүсээс асуугаад ингээд бас ямарсаа хурж болохгүй ингээд бөөгийн идэвхлээдэг гэх тэр ямар ч зүйл юм бэ? Яг овоо. Уртсан юм овоо байдаг байхгүй. Модоо овоочин дотор модоо овоо, чулуун овоо гэдэг янз бүр байна л да. Мөн зориулаад ингээ босгоцсон юм уртсан ингээ байгаад байдаг. Яг ийм их овоотой байсан үе чинь саяхнаас ихгүй. Ийм их овоотой болцсон. Овоо гэдэг чинь ерөнхийдөө бид нар хил хязгаараа нэг тэмдэглэдэг. Хоёрт бас нөгөө нэг юу гэдэм шүтлгийн холбогдлолтойгоор тэр газараа өнгөрөх болгондоо морины дэлээс ч юм уу эсвэл биелийн чулууг нь оройд нь ингэж өөрийгөө даатгаж ингэж тавьсараа тэр нь овоо болдог. За мөн хил хязгаар зах хязгаараа бас тэмдэглэдэг. Эсвэл бас харилцаа холбоонд ашигладаг байж. Би энд ирсэн шүү гэдгээр 3 чулуу тавьж мэддэгч байд юм уу те. Гих мэтчлээ ингээд иймэрхүү хэлбэрээр байдаг байж. Тэгээ сүүлийн үед маш их овооноор гинт гараад ирсэн. Баг ингээд уул толгод болгоны дээр овоо байдаг болцсон байхгүй юу. Тэрийг модтой газар нь модоор, модгүй газар нь чулуугаар ингээд босгодог болчиход байгаа. Уг нь бол юу юм? Их муу муухай юм хийсэн хүнийг дахиж ийм хүн битгий төрөөсөө гэж юм чулуугаар дарж бас оршуулсан тийм газар байдаг юм байна. Муу муухай юм хийсэн хүнийг дахиж ийм муу хүн төрж болохгүй шүү гэд ингэж дарж оршуулдаг тийм газар наваач л одоо өрүүл мөрүүл өнгөрөө. Харин яг чиний асууж байгаа яг утга санаанууд уг нь бол яах нэг нэгт онх шүтэнийг одоо
бөөгийн онх шүтээнийг тэнд ингэж асарч хөрөглөөд оршоож байгаа. Тэгээ нэг юм гэр бараа маягтай ингэж босгосон тийм газрууд энэ хөвсгөлийн нутгуудаар байгаа. Та нарт бас аял зугаалд бол хөвсгөлийн нутгуудаар чинь 300 жилийн настай бөөгийн тийм овоо дахлагтай тийм асар итэр байгаа. Бүр 300 жилийн өмнө тэр манжуудыг би түрүүн ярьжсэн да тий устгасан нэг эмгэн гэдээсэн да. Тэр эмгэний чинь яг тэр онголсон газар нь тэр онгодыг нь босгож ийм жижиг байшин барьсан газар нь одоо хүртэл байгаа. Хөвсгөл аймгийн Баян зүрх суманд агарын хайрхан гэдэг газар онголгдсон онголгоо нь одоо хүртэл байдаг. Одоо тэр их мундаг удагны тэр ундагныг өнгөрөхт нь тэр удагны бөөлжсэн онгодуудыг нь бүгднийг тэнд нэг юм байшин шиг юм бариад дотор нь одоо ингэж оруулаад одоо жилдээ нэг юм уу 3 жилээ нэг удаа тагч магтдаг тийм юм нь уртл одоо хүртэл байгаад байгаа тийм. А бас нэг уул усны эзэн тэр лус савдагт одоо нэг зориулсан тийм урц мурцсан юм байдгийн тэнд дотор эдээ бодоо тавьчдаг гэтэргээ тий. Яг хаа зүгээр орж уулна болохгүй юм биш бай орж болдог юм. Зүгээр орж болно. Гэхдээ орохдоо зүгээр янз янз юм их хөндөж л болдгоо юм тий. Тэгээ манай тийм болохоор ингээд жил алгаа ингээд нэг 100 алгаа ингээд бөөнөр идэх байхгүй амар олон ярьдаг. Тэр явдаа ингээд нэлээд том юм барьсан заяа ингээд яг яг үсний төлөвлөлт ярьсан ингээд юм босгоод даваа шиг болсон. Тэгээс нэг хажууд ингээд нойрнээс барьсан ингээд ер нь бүр ингээд тэр хэсгийг нэг эзэгчдэг байхгүй. Тэгээд мэдгүй хүмүүс тэр хүмүүсийг мэдгүй. Тэгээд ерөөсөө манад төвшөөрөл хийдэггүй гэсэн аяг ууддаг. Тэгээд энэ бас ган өвдөлтөй болдог. Тэр чинь яг одоо орчин цагийн юм яваад байгаа. Сүүлийн үед л тийм болчиход байгаа. Сүүлийн үед ийм олон бөөнөр гарчаад байгаа. Түүнээс нь бөөнөр чинь бол тэгж олуулаа хилхилдэж итэр явдггүй байхгүй. Болдгүй юм л тааха. Гэхдээ одоо бусдыгаа өгөөсгээд ах нь хашин гэхдээ ер нь тэр их дэмил байдаг юм тий. Сүүлийн үеийн юм одоо ингээд судлаад та нар айл болох 90 оноос өмнөх юмыг судлахыг бодцоо. Тэгээд одоо YouTube дээр би бас янз янзын бөөгийн хуучны бичлэгүүдийг олж их тавьсан байгаа. Тэрийг үзхийг бодороо за Chogo Universe гэдэг channel байгаа. Тэгээд 90 оноос нааших юмуд бол ер нь жоохон хэцүү. Тий. Хэцүү болчихсон. Тэгэхээр 90 оноос өмнөх үеийн бөөнрийн зураг, түүх юмнуудыг судлах. Тэгэхээр сонирхол ч дээ. Сонирхол судлахыг бодороо зав. Гэхдээ Монголын түүхийг судлахад заавал ямар нэгэн байдлаар бөөтэй холбогдоод л байдаг юм. Ямар нэгэн байдлаар сэжмээр тэгж холбогдоод л байдаг юм. Тэгвэл яг бөө мөрлийн мөн чанар нэг юунд оршиж байгаа юм. Мөн чанар. Яг зөв. Маш зөв асуулт. Ерөөсөө л бид нар зөв амьдрах ухаан чинь бөө мөргөл байхгүй юу? Бөө мөргөлөөр дамжигч зөв амьдрах. Чи байгаль дэлхийтэйгээ зөв харьц. Чи өвөгдөө заав ээжтэйгээ зөв харьц. Чи тэнгэр бүтээгээ зөв харьцаж мөрөг, газар дэлхийгээ зөв харьцаж шүд. Тэ энэ харьцах арга ухаанаа олохгүй бол бөө бөөлүүлж асуу. Ерөөсөө л эн чинь зөв амьдрах л ухаан. Тэгвэл чи хин нэгний өмнө өвдөг сөхөрч би болохоо байчлаа гэх юм эсвэл дөрөөчлөө гэх шаардлагагүй л явах юм баггүй юу? Тэ. Ер нь монголчууд бол нэг тийм өвчин их ороодгүй байж тэгж оноогийнх шиг ингэж гутарж гондгүй, уурлаж уцааралдгүй, атаархаж хорсдгүй, тэ шунаж дурлдгүй амьдрал нь тэр чигтээ баялаг байсан баггүй юу? Юм үзсэн хүн нэг юмд нэг юм үзээгүй юм шиг ингээд байдгүйтэй л адилхан тийм байсан баггүй. За тийм байна да. Тэгээ болсон уу те? За. Энэ нөгөө бөөгийн зав илүү үед чинь нөгөө тамхи татаад байдаг шүү дээ. Тий. Тэр яг зөв нэг уурах юм байсан. Яг заахаа тий. Яг ер нь бол байгаагүй юм. Архи хэдрүүх нь. Яг тэгэхээр одоогийн сүүлийн үеийн спиртийн өндөр агуулмжтай архийг бид нэр Оросоос саяхан сурсан шүү дээ. Саяхан л бид нар Оросууд л зааж өглөө шүү дээ. Тэрнээс өмнө бид нар нэрмэл ашигладаг байж тийм үү. Тэгэд нэрмэл нь арай жоохон чанга нэрсийг нь арц хор зөгээд нөгөө сүүн гаралтай тиймэрхүү юм ашигладаг байж. Тэгэхээр сүүлийн одоо энэ 38-38-аас дээш градустай энэ архи хэдэр чинь бол бид нар саяхан сурсан юм. Тэгэхээр энэ бөөгийн ёс биш. Энэ тухайн хүний л алдаа авахгүй да. Түнс бөөд юм ёс авахгүй. Харин зүгээр бөө архийг шилэн үзүүргээ асгадаг байж. Энэ ямар учиртай вэ гэхээр ёстой тэр чөтгөр шулам сүнс өдөр альбан тэрэн аимшигтай юмнуудтай харьцахдаа өөрийнхөө хүний үнэрийг нуухын тулд архины тийм охины их хүн үнрээр өөрийнхөө хүний үнэрийг нуухын тулд зүгээр энэ юу руугаа ячдаг гэж. Энэ чөтгөр шулам их хвчлэн сохор байдаг учраас юмыг үнрээр нь таньдаг гэж үздэг байхгүй юу? Та
Яг хөө зүгээр ийшээгээ асгаж нөгөө үнрээ дардгал гэсэн утга санаа явж байгаа юм. Тийм. Одоо альбан тэр ингээл сонссон биз дээ. Ер нь хүмүүс их сонин те. Бид нар маш сонин. Ер нь дэлхийн нийтээрээ бараг тийм байдаг. Бурхан л гэж залбираад дэгэрнэ дандаа чөтгөр харсан байт шүү дээ. Би тэнд явж исэн чи сүнстэй таарлаа. Тэнд явж исэн чи сони марлаа гэд. Бурхан гэсэн ирнэ бурхан харсан байхгүй нэ сүнстэй л таарсан байт юм. Тэ. Тэгэхээр бараг бид байхаас өмнө тэд байсан баг. Тэ. Бид нар байн харагдаагүй юм харахаараа айгаал чөтгөр шулам гэж байгаа болохоос биш энэ тэд бол зүгээр л байдаг л зүйл. Тэ. Тэгээд дээрэс нь бөөч нөгөө нэг бөөгийн үг хэллэгэн дээр гардаг юм да. Буг чөтгөр одоо альбан тэрин гих мэтчлэн бас л тэднэртэй чинь найдал нөхөрлөлтгүй юм хүмүүс байж л дээ. Одоо тэгж чаддаг хүн ихтэй байдаг бахо. Энд дээр нэг жишээ хэлчихэ. Дээхэн үед Равжагийн удган гэж байж. Энэ дархтууд хөвсгөлийн оюутан байна уу? За. Дархтууд нэг хож өгөх дуртай мэдгүй шээ. Нэгэндээ. Би яг дараа дарахад. Тийм. Наа. Чамайг нэгдсэн чи. Тэр дархтууд ихвч нэгэндээ ховч өгдөг байхгүй юу. Тэгээд ер нь жинхэнэ нэрээр дуудуулах нь хавар. Тэгээд дархтын нутагт дээхэн үед Равжагийн удган гэж удган байж. Тэгээд тэр сонин нөхрийг нь Равжа гэдэг. Тэгээд нөхрөөр нь овоглоод нэрлэлсэн Равжагийн удган гэдэг. Тэр Равжагийн удган 4 хүүтэй байж. 4 хүүтэй. Тэгсэн чи халах голын данд Япончуудын эсрэг 4 хүүхдийг нь дөрүүлэнгийн цэрэг татавцсан. Тэр удганы 4 хүүхдийг. Тэгээ их болсон хүний хүн чинь 4-4 хүүтэй дөрүүлэнгийн цэрэгтэй болчихоор санаа амар байж чадахгүй. Тэгснэ нэг өдөр л ерөөсөө гэрээ тойруулж юм бүс татаад хэнийг ч оруулахгүй гэд манайхаар хинч битгий орж ирээрээ энэ бүсийг хинч битгий даваараа гэд тэг гэрээсээ ч гарахгүй байж. Тэгээл нутгийнх нь гайхал энэ Равжагийн удган одоо юу л хийгээд байна даа гэсэн чинь нэг арай нэг настай нэг удган харж ирсэн аа. Толгоос ихсэрсэн ба. Яасан гэсэн чинь та нар битгий очоор яаж юм айхтар удган байна наатах чинь яаж юм гэсэн чинь тэрэн босгочлаа гэд. Тэгээд тэрингээр яах чам гэсэн чинь 4 хүүхдэргөө явуулчлаа гэд. Тэгсэн чинь дайн дусны дараа 4 хүүхэд нь дөрвүүлээ нэгт сумны шарахгүй амьд мэд ирдэ. Тэгсэн чинь Равжагийн удган яасан бэ гэхээр бөөлж жагаад тэрэн дуудаж олцлоод 4 хүүхдэргөө явуулаад зараад чамайг 4 хүүхдийг минь харж хамгаалж яваад 9 минут ирсний чинь дараа би чөлөөлнө гэд. Тэгээд 4 хүүхдээ ирсний дараа тэр тэрингээ тавьж явуулсан гэж ярьдгийн. Энэ одоо саяхны шугас тийм эртний ч түүх. Энэ Равжагийн удганы үр хүүхд ачгүй чинь одоо хүртэл амьдрдаг гэж байгаа хөвсгөлттэй. Тийм айхтар байсан бахнаа. Тэгэхээр. За тэгээд энэ хүрээд ерөнхийдөө лекцээ өндөрлөө. Өдөө үлдсэн хэсгээр нь та нар тэгээд өөр хоорондоо ярилцаж болно, тийм ээ. За асуулт нь болсон мэт. За асуучих. За. За. Яг би зүгээр сонсч л байсан юм л да яг баталгаа сэвсрүүлж байхгүй. Одоо нөгөө онгод гэдэг яриад байгаа шүү дээ. Энээс гадна одоо нөгөө бус үлдсэн бөө тэнгэр үлдсэн бөө. Тэгээд эдний яг онгодоос юугаараа ялгаатай. Яаж явж байгаа цалчуу ер нь аль нь авах гэж юм бол тэр талаар. Би ч хариулахад маш хэцүү асуулт. Гэхдээ тайлбар бол байгаа. Юу тэнгэр хөлсөн бөө тэнгэрээс тэр өөрийнхөө тэр чин лус савдаг тэнгэр гэж байгаа боловч тэр бөөгийн онгод л واخгүй да ерөөсөө. Тэгэхээр тэнгэрээс дуудаж байгаа. Тэнгэрээс онгодоо дуудаж байгааг тэнгэр хөлсөн ба. Газар л усаас нөхцдөг тэр нөхцлөг онгодоо дуудаж байгаа бөөг газар л ус хөлгөлсөн бөө гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бөө дээр ирэхээр тэр бөөгийн онгод л болж ирж байгаа юм. Баггүй ерөөсөө. Бас мөн удмын онгодоороо бөөлдөг бөөнөр байна. Одоо өөрийнхөө удмын өвөг дээдсэн бөө байгаад ч юм уу өнгөрөөд тэр бөөгийн бөө онгод болоод тэрнийг дуудаж байгаа ч байна. Ерөнхийдөө бүгд л тэр бөөгийн онгод болж ирж байгаа. Тэр чөтгөрийг альбанч ч гэсэн дуудаад бөөлж байгаа л тэр бөөгийн онгод болоод ирж байгаа юм байхгүй юу? Тэ. Харин аль нь анхдагч гэдэг дээр одоо ёстой мэдэхгүй юм. Одоо дахиад өндөг гэдэг шиг л баг тэ. Гэхдээ энэ лус савдаг альбан тэрэн энэ бол бид байхаас өмнө тэдл байсан баг тий баг тий. Жинхэнэ ингээд 7 онгод. тэрдэг. Болоод л идэв шүү дээ. Тэгээ болоод л байгаа шүү дээ тий. Нэг ингээд малаа тэгэл дахиад өөр дахиад нэг. Яг хуулан тийм олон хувцас бол нэг байдгүй юм. Гэхдээ олон онгодтой л байдгийн. Тэгээд болоолах шиг байна. Миний жишээнээс ахуулаад тий. Тийм. Тэгээд бөөнөр нэг ганцхан онгодтой бөө бараг хараагүй шүү дээ. Олон л онгодтой байгаад идэх шүү дээ. Тийм. За чиний хувьд.
Тэр ингээд хүмүүс байх юм бол яг аль үеийн хүмүүс болцсон байдаг юм. Ааха. Эртний хүмүүс гэдэг. Яг уу ийм байна. Бөөгийн онгот чинь хүн болон хүн бус төрлийн байна. Хүн бус төрлийн. Та судлаад үзэх юм бол хуучны онх шүтэнүүдийг ингээд интернетээс дээр хайгаад үзэх юм бол зарим нь шуун толгойтой хүн биетэй. Эсвэл хүн толгойтой шуун биетэй ч юм уу. Эсвэл яг тэр энэ гихч хэлэхгүй хүн бус төрлийн юм байна. Жишээ нь нэг бөө таны онгод та ямар онгодоор бүрддэг вэ гэсэн чинь би ийм зэсэн хушуутай чөтгөр дууддсан штэ гэж хэлсэн гэж байгаа. А харин хүн төрлийн байх юм бол тэ тэр ямар цаг үе гэдэг нь ямар ч байсан тийм ойрхоноос ихэвчлэн байгаад байдгүй. Тэ. Одоо юу гэдэг юм одоо өнгөрөөд нэг 10 жил болсон ч байт юм уу те 20 жил болсон ч байт юм байгаад байдгүй. Ихэвчлэн их хуучнаас байдаг. Одоо миний мэдхийн л одоо 100 жилийн өмнөөс ч өдр байдаг юм уу те тийм байгаад хүн төрлийн онгод нь бол те. Тэгвэл онгод гэдэг их тийм сонин бас л яг л нэг оройтолцсон утас шиг тэгж амархан нэгддэг. Зарим хуучны бөөнөр бол над дээр нэг юм ирдэг гэдэг байхгүй. Нэг юм. Тэр юм гэдэг агаагийн цаана юу ч үж магадгүй. Тэр өөрөө бүрэн тэрийг таниагүй. Цаг хугацааны ирэхээр баг багаар тэр онгод нь хинбэ гэдгээ танигдчихийдэг байхгүй. Түүнээс нэг өдөр бөөлөл дорж өгөө дондог өгөө ирлээ барьлаа гэдэг юм чи сүүлийн үе юм. Сүүлийн үе юм. Тэгж бөө хүн онгодынхоо нэр усыг тэгж хилдэг үү, цэрлдэг байж онгод яг жинхэнэ онгод тэгж амархан танигддаг байж. Нэг янзган удаан гэж байсан юм. Бүр одоо бараг 70 80 жилийн өмнө янзган удаан гэж. Тэгсэн чинь тэр удаан би онгодтойгоо уулзрахаас өмнө онгод минь над дээр 20 хэдэн дүрээр ирсэн гэж байгаа юм. 20 хэдэн янзаар ирж иж дараа нь яг хинбэ гэдгээрээ ирсэн гэж ярьж исэн байдаг юм тий. Тэгэхээр их ойрхоноос л биш байна да. За тэр ах. Зарим хүмүүс зүгээр аман бодтал онгоцоо тий. А зарим нь болохоор заавал хүнсээ зүсгэлээ үнсэн австаа тэгээд нэг юм шатлаад тий. тэгээд яагаад Яг зөв. хатцаан гэж яагаад ясаад нэг Тэр зөвхөн хуур татаад яаж байгаа нь тэр хиц хингэрэг байхаас өмнө тэр хуур гэж хөгжин бол байсан. Тийм бөөг явган бөө гэдэг байхгүй юу? Явган бөө. А хориг хувц өмсөж байгаа бөөг унаатай бөө гэдэг байхгүй юу? А тэгээд бөөнөр тэгж юм болгон дээр тэр хоёрыг хувцаа өмсдгүү. Гэр орноосоо ч хамаагүй гаргаж болдгоо. Их цэрлэх чухал үе тэр хоёрыг хувцаа өмсдөг. Бус үе тэр хуураар хуурдаж явган бөөлнө гэдэг байхгүй. Тэгээд одоо нэр түүх домог сонсоод үзэх юм бол за явглаа чамайг барддаг юм бол хоёглаад нэг үзье да гэж хэлж исэн гэж байгаа. Тэгээ тийм хоёгтай буюу одоо тэр таад интернет одоо бүх хүн орж байгаа юм чинь хөвсгөлийн тэр тайгад 2006 оны үед өнгөрсөн 106 насалсан заяа 10 төрлийн нүүр үтсэн нэг удган байдгийн Суян гэд. Тийм Суян гэд. Цуян гэж одоо юугаар латинаар ч бас бичээд идэг юм да Суян гэд. Одоо бичлэгч байгаа 2006 онд өнгөрсөн. Тэр удган жишээ нь тэгдэг байсан гэж байгаа. Хуураа аваад өвтөлж гараад уул руу ингээд хөгшин настай 90 гарчаад 100 хүрчээд уул руу алгуулчихдаг. Тэгээ алгуулчихдаг гэж хайцсан мэдгүй хэд хоног. Тэг буцаж ирэхээр бууг мууг онцон хүрээд ирдэг гэсэн гэж хандгаа унтсан. Хандгаа гэдэг чинь асар сүрлэг амьтан шүү дээ. Монголын хамгийн том амьтан. Бугнаас том, аимхтар том амьтан. Иврэн үнэхээр сүрлэг. Би хандгаа анх хараад зүгээр ингээд бүнхээр бүр сүрдэжсэн. Хандгаа унаад хүрээд ирдэг гэсэн чинь. Хандгаа унж ирэхдээ хандгаа нь буулгахтаа зөөлөн хөлөө нугалж газар хөвтөж өгдөг. Тэгээд нөгөө удхан буудаг гэсэн гэж. Хитэн хоног алгуулчихдээ. Та хаач өгөхөр би нөгөө хидтэйгээл уулзаад ирлээ гэдэг. Нөгөө хидгээд байгаа нь тэр бүгийн онгодол байх. Тэ. Эсвэл уул усны тэрл ус авдаг юм байх. Тэ. Интернетээс хайгаад үзэх юм бол байгаа бүх юм жижигхэн ийм байсан гэж байгаа. Тэр удагныг нэг судлаач нэг одоо энэ Туркийн чөлөөнийг судлаач тэр удагныг хайгаад ирсэн гэж байгаа Монголын нутагт одоо 2000 оны үед ийм хөвсгөлийн тайгад тэр чин мориор бий авч үрсэн морь унаад явхад бүхэл бүтэн 15 6 цаг тасралтгүй явна. Амарч явах юм бол нэг бүтэн хонж явна очино. Тийм газар ихгүй юу? Тэгж очиод тэр удагныг олж уулзаад бичлэг хийсэн мэт. Тэгсэн чинь анх харахтаа бүр бас жоохон сэтгэлд нь хүрээгүй юм гинэ. 100 гар насалсан нэг жоохон тэгээд тэр шиг хөгшрөө бүр метр 50 өрхүүл байсан гэж байгаа. Туранхаа нэг хөгшөө. Жоохон хүүхч болсон хөгшөө. Тэгэд яана энэ хүнийг ч одоо энэ хүн одоо янз янзын бөөг юм үзүүлж чадна байгаа да. Одоо ингээд барыг ичнэ одоо унтаад барыг маргаас ирэх юм уу гэж бодчихсон гэж байгаа. Тийм. Тэгэл энэ одоо аяхтай цайгаа дааж байгаа юм болов уу гэж бодчихсон гэж нэг юм жижигхэн гараар нэг юм жижиг юм ингээд оочоод уужсэн.
Тэгэл яг холоос ирсэн юм ингээд нэг тайлбарлаж ирээл орчуулагчтай явжсэн. Тэгэл за би энийг бөөлж өгье доо гэл нэг тиймэрхүү юм ярьсан гэж. Тэгээ жоо урам нуурал одоо яана одоо нөгөө одоо бөөлж мөлөх гэж байгаа зүрх мөрхөнд яачих чадах болов гэсэн чинь хоёрын нэг хоёр хүн өргөөд гаргаад ирсэн гэж. Хоёр эмэгтэй. Хоёр талаас нь ингэж өргөөд тэр хоёг хувцсан. Тэгээ нөгөө имэд өмсүүлсэн гэж байгаа. Тэгээ хоёгоо өмссөн гэж байгаа. Тэгээ хоёр талаас нь ингэ түшээд босгосон байна. Бүр түшээд. Тэгээ нөгөө судалгаа очсон хүн чинь жоохон урам нуугарцсан. Одоо юм тийм сүртэй бичлэг хийх гэдэг байх баримтат кино. Тэгээ бөөлгөл гарт нь нэг хингэрэг гэдэг юм нэрвэлээ нөгөө гарт нь тэр оров дохиур гэдэг юм бариулаад бөөлөд эхэлсэн чинь нөгөөдөг чинь бүр тэр урцсан дотор 10 хэдэн настай охин шүл үсрээл хараагаад эргэлдээд бүр ингээл бүр 9 шид болсон гэнэ. Тэгээ нөгөөдөг чинь бүр ингээд эхэндээ сандраад шоконд ороод камера хасаахаа марцсан байсан гэж байгаа. Тэгээ газ камера хасаагаад ингээд битсэн гэж байгаа. Тэгсэн чинь ингээд тэр урт чинь бас том байхгүй яг орж үзэх юм бол том айгүй том. Тэгээ тэн дээр нь хүртэл ингээд малгааны үд нь очтол өсөрж ийн гэж. Тэр жоохон тэгэнгуутлаа орой нар жаргаж исэн өглөө нар мандах хүртэл хингэрийнхэн дунд тасрахгүй тэр олон цаг бөөлөд лээсэн гэж байгаа байхгүй. Суугаад харж исэн үн нь ядарч исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр юм ингээд бөөлөөл эргэлдээл нэг суугаад нэг босоод тэгээд тэр хоёуг хувцаа тайлсан чинь хоёгийг нь барах ингээд мушгахаар дайны хөлс нэвчсэн байсан гэж байгаа. Тэгэхээр тэр бүх хүнээс тийм хэрэг. Тэгээд тэр бүр ингээд толгоос ихсрээд би ямар агуу юмны өмнө байгаа юм бэ гэх. Тэгсэн харамсалтай нь тэр бөөгийн өвдсөнд байсан уу тэр олон цагийн бичлэгнээс нь нэг 10-20 минутын л бичлэг нь үлдээд бос нусцсан гэсэн. Юус байхгүй. Тэгээд бичээлээсэн гэж байгаа бичээд үзсэн чинь 20 эдгээр минутын л байсан гэсэн. Тэр нь тэрнгээрээ тэр баримтат кинонд оруулаад тийм кино байсан байдیں۔ Хамид Сардар гэж хүн Хамид Сардар гэдэг хүн байгаа. YouTube-ос хайх юм бол англи хэлтэй бол англи хэл дээр, монгол хэл дээр ч гэсэн байдаг санагдчих шүү. Байхгүй л англи хэл дээр бас Хамид Сардарын Рин дээр тухай байлуу, Монголын Рин дээр тухай байлуу тиймэрхүү нэрээр байдیں۔ Тэр кинон тэгээ цаатангууд тухай гарч байгаа тухайн удагны хэсэгхэн бөөлсөн хэсэг нь гарна. Тийм агуул хүн байсан байгаа. Энэ тэр одоо миний яриад байгаа энэ удагны имэн үрэл гэж удаган 100 гаруй жилийн өмнө байсан. Тийм удаган байсан гэж байгаа. Бөөлөд бөөгийнхэн тэр малгай одоо майхаж хийж ярьдаг тэрийг авахаар нүднээс нь ингээд цус шиг юм гоочдөг гэсэн. Тэгээд хэрвээ одоо тийм тэр удаган бас тэр нэг манжин эсрэг бас их тэмцдэг байсан удаган юм байна. 100 тийм 100 гаруй жилийн өмнө. Тэгээд манжин эсрэг тэмцэж юм иж бөөлөхөөр нүднээс нь ингээд цус шиг юм харчдаг. Тийм сохор байсан гэж байна. Тэгээд хүнд сайн сайхан юм хийх гэ бөөлөхөөр нүднээс нь ингээд сүү шиг юм гоочдөг байсан гэж байгаа байхгүй. Тэр сүүгийг гойцсон сүүгийн уусан хүүхэд өвчин орохгүй том болдог гэсэн гэж. Ягаад гэхээр нэг тэр удаган дээр үрэл удаган дээр арай л нэг болохгүй бүтггүй хүн хийж чадахгүй гэсэн хүүхдэд аваачиж өгдөг. Та энийг хүн хийж ав гэдэг. Тэгээ заа чи нэг сарын дараа ирээрэй гэхээр нөгөө хүүхэд сэргэлэн цав болцсон байдаг гэсэн гэж байгаа. Тэгж маш олон хүүхдийг хүн болгож исэн гэж байгаа. Одоо өстөө нэг хүний амьдрал болсон янз янзын өвчтөй ч юм уу хүүхдүүд гарна шүү дээ тий. Тэгэл тэр удагны даваач хайчдаг гэсэн гэж. Урцсан дотор нь оруулаад тавьчихдаг, гараа авчдаг. Тэгэл хүн хийгээл өгдөг байсан гэж байгаа. Энэ мэтчлэн гайхамшигтай гэмээр олон сайхан түүх байна. Монгол бөөгээд одоо жишээ нь миний түрүүний ярьсанчлан нэг шилийн сайр бөө байж л дээ. Тэгвэл шилийн сайр баячуудын ядуу малыг аваад энгийн ядуу ардуудад өгдөг. Тэр ерөөсөө баригддаггүй. Баригдах гэхээр л бүргэд долооноос явчихдаг гэсэн. Одоо энэ бөөгийн онгодын ясар нь одоо хүртэл бас байгаа. Хөвсгөл аймагт байдаг юм. Мөрөнгийн аав нэртэйгээр байдаг. Бүргэж болоод нисчдэг байсан. Гэх мэт энэ бол одоо тэгэхээр бөөгийн бол энэ илв жилб гэдэг юм бол ер нь гайхамшигтай. Ялангуяа одоо сэлэн мушгаад байдаг шүү дээ. Мэдгүй сэлэн мушгдаг. Чожин ламын музей дотор чожин ламын мушгсан сэлэм гэж байдаг да. Тийм үү? Энийг бөө хийдэг гэж. Яадаг байсан бэ гэхээр их тийм нүгэл хилэнц хийсэн их олон хүний аминд хүрсэн сэлмийг бөөнөр ингэж мушгаад дахиж ашиглахгүй болгочдөг гэж. Дахиж ашиглаж чадахгүй болгоод тавьчихдаг байсан гэх мэтчлэн ийм юм байна. За тэгэхээр ингээд ерөнхийдөө лекц өндөрлөе да. Тэгэхээр бидний зүгээр ууган шүтлэг маань бөө мөргөл байж бидний хамгийн анхны соён гэгэрэл маань бөө мөргөл байж бидний хамгийн анхны амьдрах ухаан философи маань бас бөө мөргөлөөс үүдэлтэй байсан байх нь
А бидний хамгийн анхны багш нар ч гэсэндээ монголчуудын хувьд бөө хүмүүс байсан байх нь. А тэгээд яг юм гэхдээ юм мэдээж нийгмээ дагаад ховсон өөрчлөгддөг, солигддог тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр бөө мөргөл гэдэг бол бидний хүч хэрхэгжилт, бидний сүнслэг байдал бүх юмтай холбоотой байж. За тэгээд миний энэ тавьсан лекцийг сонсонд маш их баярлалаа. За үүдээгүй бах гэж найдаж байна. Тэгээд надад харин нэг хүсэлт байгаа нь бүгдээрээ нэг сайхан зураг даруулах уу. За. За. Нэгд болсон бид бүхний язгуурын Монголын язгуурын мөргөл болсон энэ богино шашны тухайн асуудлыг бас өөрийн гэсэн тодорхой хэмжээгээр ойлголттой болсон байгаа гэж найдаж байна. Ингээд хүүхдүүдийнхээ өмнөөс бас өөрийнхөө зүгээс таны цаашдаа ажил сүс улам их амжилтыг хүсье. Та ингээд хүмүүс бас энэ бөөгийн талаарх нь соён гэгэрүүлж үйлстэй улам их амжилт олох болтугай гэж хүсэн өрөөж байна. За. За ингээд өөрийнхөө гаргасан одоо бүтээлүүдээс дээжс нь ингээд танд өргөн барья. За баярлалаа. За манай хүүхдүүд бас тэгээд За яаж даруулах вэ? Бөөндөө нэг л даруулчих. Тийм. дундын зогсож байгаа даруулчих уу? Тэгвэл арай. За тэгээ. Нөгөөндөөс дарчих тий. Ийшээ зогсчих уу?